거룩하신 하나님, 하나님의 은혜와 사랑을 진심으로 감사드립니다. Ариун эзэн минь таны нэгүүлсэл болоод таны хайрын төлөө талархал хүргэе. 사랑하시는 귀한 몽골에 있는 하나님의 종들을 기억해 주시옵소서. Эзэн минь таны нэрийг дуудаж танд найдвар тавьж байгаад Монголд байгаа таны хүмүүсийг санах болтугай. 진리와 영감이 충만한 하나님의 종들이 되게 해 주시옵소서. Тэднийг та үнэн болон таны алдраар дүүрэн хүмүүс байлгаж өгөөсэй. 또 이 시간에 말씀을 들을 때 하나님께서 함께 해주시고 또 전하는 사람과 듣는 사람 모두 은혜가 되는 귀한 시간 되게 해주시옵소서. Эзэн минь таны үгийг өнөөдөр биднэр сонсогч байна. Сонсож байгаа хүн, дамжуулж байгаа хүн, мөн хөрвүүлж байгаа хүн болоод та нэгүслийг байлгасай. 예수님의 이름 기도드립니다. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. 네. 감사합니다. 오늘은 이사야 30장 23절입니다. өнөөдөр бүгдээр Исая 30-ийн 23-аас эхэлж үзэх юм байна. 30장 23절. 네. За 30-ийн 23-аас эхэлж байна. 네. 30장에서는 하나님께로 돌아오라고 말씀하셨잖아요. За 30 дугаар бүлгээс хэдлээ харах юм бол бурхан руу ирээрэй гэсэн мессежийг өгж байгаа. 네. 하나님의 말씀을 듣기 싫어하는 백성들에게 돌아오라고 하나님께서 말씀하셨어요. Хин тандарсыг чинь гэхээр бурханы үгийг сонсох дургүй тэр арт түмэн рүү хандаад бурхан руу ирэх хэрэгтэй, ирээрэй гэж ингэж дамжуулж байгаа мессеж байна. 네. 15절에서 회개하고 조용히 있어야 구원을 받을 것이고 잠잠하고 신뢰하여야 힘을 얻을 것이라고 말씀하셨죠. 15 дугаар 30-15 дээр хэдүүлээ яасан гэхээр эхлээд гэмш тэгээд чимээгүй бай. Тэгээд хүлээ гэж хэлсэн. Тэгэх юм бол хүчийг олно гэж хэлсэн. 네. 그리고 18절에서는 그분을 기다리는 자는 모두 복이 있다고 말씀해 주셨습니다. За тэгээ 18 дугаар ишлэлийг харах юм бол тэн дээр түүнийг хүлээгч нэгэнд бүгдэнд нь хинч бай бүгдэнд нь ерөөл байна гэж хэлсэн. 그분을 기다리는 사람은 기도하는 사람이라고 말씀드렸죠. За бас хүлээгч гэж хэлж байгаа энэ агуулга нь юу гэхээр залбирагч нэгнийг хэлж байгаа гэж хэлсэн. 하나님께서 20절에서는 환난의 빵과 고난의 물을 주셨다고 말씀하셨어요. За тэгээ 20 дугаар ишлэл дээр болохоор бурхан зовлонгийн талах болон шаналлын мусыг өгнө гэж хэлсэн. 그리고 하나님의 음성이 21절에 내 뒤로부터 하나님의 음성이 들릴 것이라고 말씀해 주셨습니다. Тэгээ 21 дээр ишлэл дээр болохоор чиний араас чинь эзний дуу чим дуу хоолой сонсогдох болно гэж хэлсэн. 하나님의 음성은 거의 다 뒤에서 들려요. Ерөнхийдөө ихэнхдээ ингээ харах юм бол бурханы дуу хоолой дандаа араас ингээ сонсогдож байгаа байдаг. 왜 뒤에서 들린다 그랬죠? Гэтэ яагаад заавал араас гэж хэллээ? Араас сонсогдож байгаа шалтгаан нь юу вэ? 하나님은 항상 변함이 없으세요. 같은 자리에 계세요. Бурхан ингээд нөгөө байршлаа өөрчлөөд байдаг тийм нэгэн бол биш. Тэр бол үргэлж нэг байрандаа л өөрчлөгдөхгүй байж байдаг. 저희가 하나님을 배반하길 잘하고 세상으로 돌이켰기 때문에 하나님의 음성이 뒤에서 들리는 겁니다. Харин эсрэгээр нь хэн эргэгдсэн байна гэхлээр хэн хөдлөөд байна гэхлээр бид нар хөдлөө таа гэсэн. Бид нар түүнээс урвах, дэлхий рүү анхаарах, эргэх гэх мэтчлэнгээр
эргэлдэж хөрвөөсөр хагаад эсрэг дэшээ харчдаг. Бурхныг ардталтаа гаргацдаг өөртөө. 네, 하나님의 음성을 듣고 이제 돌이키라는 거죠. Тэгтээ энэ дээр үсгэлээр Бурхны дуу хоолойг сонсъё гэвэл буцаж эргэж хараа гэж хэлж өгсөн. 돌이키면 하나님께서 회복시켜 주십니다. Тэгээ эргэж харах юм бол Бурхан эдгэрлийг бас зөвшөөрч өгнө гэж хэлсэн. 하나님께 돌이키는 것은 그 실패가 아니에요. 지는 게 아닙니다. Эзэн рүү бууж өгөөд эргэж харна гэдэг бол ялагдал биш. 우리는 날마다 하나님께 돌이키는 저희가 돼야 됩니다. Тэгээ бид нэр бүгдээрээ өдөр болгон эзэн Бурхан руугаа гараа өргөөд эргэж хардаг байх хэрэгтэй. 그래서 23절에 보니까 주께서 내가 땅에 뿌린 씨에 비를 주심으로 그 땅이 기름지고 풍성한 양식을 내며 그날에 너의 가축들이 넓은 초원에서 풀을 뜯을 것이다. 예, 말씀하셨습니다. За тэгээ одоо ил 23 руу орж байгаа. 23 дээр ингэсэн. За тэгсний дараа Бурхан тариалах газарт тариалах үрсэлгээнд маань зориулаад бороог оруулна. Газар ургацыг илүү илбэг гаргана. Үр мал сүрэгтэй нь уудам талд эдээшлэх болно гэж хэлж өгсөн. 하나님께 돌이키면 하나님이 풍성한 양식을 주신다. 그러셨어요. Бид нар Бурхан руугаа эргэх үед Бурхан маань арвин тэр идэх бүх зүйлийг арвинаар өгнө гэж хэлсэн. 또 가축들도 잘 된다는 거잖아요. Тэгээ бид нар зөвхөн хүнд төдийгүй мал сүрэгт ч гэсэндээ тэгнэ арвинаар өгнө гэсэн. 거기 24절, 25절 좀 읽어주시겠어요? 네. За би 24, 25 хүрчигье. Мөн газарт ажилуулдаг шар, илжигнүүд утгуур ба шигшигч цаваар шигшсэн, давсалсан тэжээлэднэ. Цамхгууд унах их аллагын өдөр альва сүрлэг уул болоод өндөр толгод бүр дээр гол горих урснаа. Амен. 네. 짐승들에게 맛있는 사료를 하나님이 주신다는 거잖아요. Тэгээ одоо энэ дээр харах юм бол адгуус амьтдад ч гэсэндээ тэжээлэг хүнсийг Бурхан зөвшөөрч өгнө гэж хэлж байгаа. 네. 평안해지는 겁니다. 편안해지는 거예요. Нэг үгээр энэ болохоор амар тайван ингэ болно гэсэн утга. Гайхам газар нутаг. 수많은 사람들이 당하는 날이 있었는데요. Ер нь бол одоо түүхийг харах юм бол нэг өдөр маш олон хүмүүс үгсэн ийм тохиолдлууд байгаа тийм. 그때가 언제였습니까? Тэр хизээ тэмдэглээ. 아시리아가 침공해서 많은 백성들이 죽임당했습니다. 아시리아가 침공해서 많은 백성들이 죽임당했죠. 아시리아 답변을 тийм. 다시 한번 말씀해 보세요. 아시리아 잠깐만요. 답변으로. 아시리아가 침공해서 많은 사람들이 죽임당했죠. 응? 잘 안 들리세요? 네? 아시리아가 침공해서 잘 들리는데요, 목사님? 네네. 네, 방금 그 얘기를 했어요, 목사님. 했어요? 아시리아 답변 네. 네, 어떤 공부하셨는데? 그리고 망대가 무너졌죠. За тэгээд яасан гэхээр олон зүйл бас нурсан тийм ээ. 또 모든 높은 산, 우뚝 솟은 언덕 위에 물이 흐르는 시내가 있을 것이다. 약속해 주셨습니다.
Тэр нэг харуулын цамхаг хүртэл нурсан тэр нөхцөл байдал дээр 25 дээр бурхан яасан гэхээр тэр цамхгууд болоод түүгээр гол горих ингээ урснаа гэж хэлж өгсөн. 하나님께로 돌아가는 사람이 결국 이기게 되어 있습니다. Тэгээд ер нь бол бурхан руу эргдэг хүн эцэст нь яалдаг. 하나님께로 돌아간다고 하는 것은 무슨 뜻인가요? Эцэг бурхан руу эргэж буцнаа гэдэг нь ямар утгатай вэ? 첫째는 예수님께로 돌아가는 거죠. 예수님께로 돌아가는 겁니다. Эзэн бурхнаар нэгдэх нь болохоор Есүс рүү буцаж эргэж ирэхийг хэлж. 두 번째는 성경 말씀으로 돌아가는 겁니다. За хоёр дахь нь болохоор Библийн үг рүү буцаж ирэхийг хэлж гэсэн. 성경 말씀에 맞지 않는 것은 우리가 반대해야 돼요. Бид нэр Библийн үгэн дээр байхгүй бичигдснээс өөр байгаа зүйлсүүдтэй эвлэрч болохгүй. Эсрэгээр түүнийг эсэргүүцэх хэрэгтэй. 거기 우리가 같이 협력할 수 없어요. Бид нэр түүн дээр одоо эвлэрээд ч юм уу хэлэлцээр ингэ хийж болохгүй. 거기에 내 친구들이 있고 나를 도와주는 사람이 거기 있어도 성경대로 하지 않으면 우리는 협력할 수 없습니다. Тэнд хичнээн магадгүй бидний найзууд эсвэл танд тусламж өгдөг хэн нэгэн тэнд байлаа гэлээ ч гэсэндээ Библиэтэй биш адилхан Библийн дагуу биш бол бид нэр тэрийг зөвшөөрөх боломжгүй. 몽골에도 왕따라는 게 있나요? 왕따? Нэ 있습니다. 왕따 당할 수도 있어요. Тэгэхээр бид нэр магадгүй Библийн дагуу биш гэд гараа хөндөрөөд ч юм уу оролцохгүй болоод ирэхлээр гадуур хөрдөж магадгүй. 하나님 편에 설 것이냐? 아니면 사람 편에 설 것이냐? 결정을 해야 됩니다. Тэгэхээр бид нэр яах вэ гэхээр нэг шийдвэр гаргах хэрэгтэй. Чи хэний тал зогсохоо шийдэх хэрэгтэй гэсэн. Хүний тал зогсох юм уу? Бусдын тал зогсох юм уу гэдэг шийдэх хэрэгтэй болдог. 여러분 어떻게 하시겠어요? Та нар маань ямар шийдвэр гаргах бол 몽골 사람들이 이렇게 많지도 않은데 내가 특별히 꼭 그렇게 할 필요가 있는가? 그런 생각을 하지 않을까요? гэж бодож магадгүй те. Монголчууд бид нэр нэх олоолаач биш юм чинь талцаад яах вэ гэдэг ч юм уу те. Заавал тэгж тэдний эсрэг тавцах шаардлага байна уу гэсэн бодол төрөхийг үгүйсэхгүй. 사람들이 나를 인정해주지 않으면 어떻게 하나? Тэгээ бас би одоо инглигээд хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх юм уу? Аль нэг талаараа хүлээн зөвшөөрөгдөх байдал нь алга болчвол яах вэ гэж бас бодож магадгүй. 또 몽골에 있는 많은 목사들이 나를 인정해주지 않으면 어떻게 하나? Монголын бусад пасторууд ч гэсэндээ тэр намайг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ гэж бас бодож болно. 그런 걸 다 생각하게 되면 하나님 말씀 순종할 수 없어요. Тэгээ бид нар ер нь бол энийг ч бодоод тэрийг ч бодоод ингэж ах юм бол Библи рүү анхаарч Библийг дуулууртаа дагах гэдэг одоо хотлоо олж эхэлдэг. 예레미야서에 보면 예레미야하고 거짓 선지자들과 이제 다툼이 벌어지죠. Тэгээ Иремья номыг харах юм бол тэн дээр Иремья болон Иремья нэг талд нь хуурамч ишүүлэгч нар нөгөө талд нь ингээ хоорондоо ингээ маргаан гарчаа. Хоёр тал болоод. 예레미야는 혼자예요. Гэтэ харах юм бол Иремья ганцаараа зогсож. 예레미야의 뺨을 막 때려주죠. Тэгээд яаж вэ гэхээр тэд нар нөгөө талд нь зогсчоод Иремьягийн хацарлан алгадчихаа. 근데 결국은 어떻게 되었습니까?
Гэтэ эцсийн дүндээ юу болсон бэлээ? 예레미야가 말한 대로 다 되었죠. Харин Иремьягийн хэлсний дагуу бүх зүйл ингээд болдог. 우리는 다수 사람들이 많은 쪽에 서는 게 아니에요. Тэгээ бид нэр болохоор хүн их байгаа талд нь зогсно гэдгээс илүүгээр тэг зогсохгүйгээр 이게 성경에 맞느냐, 성경에 맞지 않느냐, 그걸 우리가 찾아야 돼요. Библиэлд бичигдсэний дагуу байгаа газар нь аль вэ гэдэг дээр сонгож зогсох хэрэгтэй байдаг. 이거 하나님이 기뻐하시는 방법인가, 하나님이 기뻐하지 않는 거냐, 이거 인본주의냐, 우리가 분별해야 됩니다. Тэгээ бид нэр энэ зүгээр хүний бодол байна уу? Тэ эсвэл нийгмийн нөлөөлөл байна уу? Эсвэл бурхны хүсэл байна уу гэдэг дээр юм ялгаж салгадаг байх хэрэгтэй. 우리가 가려고 하는 길은 정로에 바른 길이에요, 바른 길. Тэгээ бидний амьд явах гээд байгаа энэ зам болохоор зөвхөн зам гэж хэлсэн байдаг Библиэд. 그 바른 길은 보통은 다 좁은 길이에요. Энэ зөвхөн зам гэж нэрлэгддэг энэ зам бол ер нь ямар ч аль ч үе цаг үеийг харахад дандаа тийм хавчиг тий нарийнхан ийм зам байсан. 예수님께서 마태복음 7장에 좁은 문으로 들어가라고 하셨잖아요. Бидний эзэн Иесус ч бас хэлсэн тий Матай 7 дугаар бүлгийг харах юм бол нарийн хаалгаар ороорой гэж хэлсэн байдаг. 또 좁은 길로 걸어가라고 말씀하시죠. Тэгээ бас нарийн замаар буюу давчуу замаар яваарэ гэж хэлсэн байдаг тий. 넓은 길로 가면 안 된다. Тэгээ бас өргөн зам руу битгий ороорой гэсэн байсан. 사람들은 다 넓은 길로 가길 좋아한다는 거예요. Тэгээ ихэнх хүмүүс ер нь хүн гэдэг утгаараа дандаа өргөн зам руу орохыг хүсэмжилдэг. 거기는 편안해요. 뭐 Тэгээ 다투고 싸우고 이럴 일이 없습니다. тэнд одоо юу гэдэг те маргалдах, санал зөрүүлдөх өдр гэсэн зүйл байхгүй нэг бодлын амар юм шиг боловч 성경에 맞지 않는 것은 이거 잘못된 것이다. 이렇게 하면 안 яг 된다. үнэндээ 이렇게 하면 안 된다. 말해줘야죠. амар юм шиг боловч Библиэлд байгаа Библиэс гажаад ирэх юм бол тэр буруудад эхэлж. Тэгээ тийм болохоор бид нэр тийм хүмүүс гэсэн бас хэлж өгөх хэрэгтэй. Энэ буруу биш ээ гэдгийг зааж өгөх хэрэгтэй. 그리고 만약에 계속 이렇게 하나님이 기뻐하지 않는 길로 가게 되면 나는 같이 할 수 없다. 말해야 돼요. Тэгээ бид нэр юу гэхээр чи одоо тэ үргэлж бурхны хүслийн дагуу тэ бурхныг хараад баярлуулах замаар явахгүйгээр ийм замаар яваад байх юм бол дахиад цаашрын шавлаа хамтарч чадахгүй байна гэдгийг бид нэр зоригтой хэлдэг байх хэрэгтэй. 그럼 하나님이 그 사람하고 같이 해주세요. Тэгээ бурхан тэгж хэлэхлээр магадгүй чи ганцаардч магадгүй гэхдээ бурхан тэгж хэлээд зөөр явах гэж хичээж өгөнтэй хамт идэг. 우리는 하나님이 함께 해주는 하나님이 함께 하시는 사람이 되길 바라는 겁니다. Бид нар болохоор бидний хүсдэг зүйл бурхантай хамт алхдаг хүн л болмоор байгаа. 다니엘서에 사드락 메삭 아베느고가 나오죠. За Даниэл номон дээр харах юм бол автогтэй Шадрах, Мишах, Даби гэдэг нэг Давидын Даниэлийн найзууд ордог тийм. 다니엘 3장에 보면 그 느부갓네살이 만든 금 신상에게 다 절하라 그러잖아요. За тэгээд 어디 갔어요? 들어오셨어요? 네. тэгээд 네. Небухаднецар хааны тийм одоо хөрөг байдаг тийм тэрэнд хүмүүсийг мөргөх ёстой гэсэн юм шалт ирдэг. 만약 절하지 않으면 저 푸른 불에 던져버린다 그랬죠. Тэгээд зүгдүүлээ. Хэрвээ мөргөхгүй байх юм бол галтай зохонд хаянаа гэдэг тийм.
거기에 뭐 수천 명이나 수만 명 모인 것 같아요. Тий, одоо тэр харах юм бол тэнд маш олон мянган хүн цугласан байсан юм шиг байгаа. 아, 저랬어요. Тэг тэнцээ болохоор тэгээ тэнцээ цугласан хүмүүс бүгдээрээ мөрөгж байгаа тий. 근데 절하지 않은 사람은 누구죠? Гэтэ тэднэрт нэг мөргөөгүй хүн хин юм блэ? 사드락 메삭 아베누고 딱 세 사람만 절 안 했어요. Тэгээ тэн дээр харах юм бол ердөө 3 л хүн гэж байна тий мөргөөгүй гэсэн. 그러면 우리가 그 자리에 있었으면 우리도 거기에 포함될 수 있을까요? 사드락 메삭 아베누고와 같이? Хэрвээ та цаг хугацаагаар одоо очиод тий яг тэр орчинд очлоо гэж бодъё. Тэгээд яг мөрөг гэхэд та мөрөгөх болов уу эсвэл одоо тэр Шадрах, Мишах, Абедnego гуравтай хамт зогсож явах болов. 죽을 각오를 할 수 있어요? Та юу гэж бодож байна? Тэр урын хажууд ингэ зогсож явах болов уу эсвэл за юу ч гэсэн гэх болов мөрөгөх болов. 왕이 그 사드락 메삭 아베누고에게 한 번 더 기회를 준다. 그랬었잖아요. Тэгээ хаан энэ гуравт тэгсэн те. За яг хоо би та гуравт дахиад нэг боломж олгоё гэдгсэн. 그러니까 그 사람들이 뭐라고 말했습니까? Тэгээ тэгэхэд тэр гурав юу гэсэн бэ? 첫째는 뭔가? 첫째. За нэгдүгээрт нь юу гэсэн хэлээрэ? 왕이시여, 왕에게 더 말할 게 없습니다. 말할 필요 없습니다. Тэгээд эдгээр юу гэсэн хэлээ? Нэгдүгээрт нь болохоор за хаант минь хаана танд энэ талаар бид нэр хариулах ярих ингээд шаардлагагүй гэж бодож байна гэсэн шаардлагагүй. 두 번째는 뭔가요? За дараад нь юу гэсэн хэлээрэ? 우리가 섬기는 우리 하나님께서 우리를 구원해 주실 것입니다. За хоёрдугаарт нь юу гэсэн хэлээрэ? Бидний үйлчлэлдэг бидний бурхан гэж байгаа. Тэр бурхан биднийг аврах болно гэж хэлсэн. 세 번째는 뭔가요? За тэгээд тэрний гурав дахьт нь юу гэсэн хэлээрэ? 하나님께서 우리를 구원해 주시지 않으실지라도 우리는 절할 수 없습니다. Тэгээ бас хэрвээ бурхан маань магадгүй биднийг аврахгүй байлаа гэлээч бид нэр танд мөрөхгүй гэж хэлсэн. 하나님이 구원해 주시지 않아도 우리는 절할 수 없다. Тэгээ бурхан магадгүй аврахгүй байж болох л аврахгүй байхыг үгүйсэхгүй гэхдээ тэгсэн ч гэсэн мөрөхгүй гэж хэлсэн. 그게 바른 길입니다. Тэгээ энэ нь болохоор зөвийн зам гэж үзэж байна. 여러분들이 지금 배우는 이 성경은 바른 길로 가라는 겁니다, 지금. Бидний урд ингэ дэлгэртэй байгаа энэ Библи бол тий биднийг зөв зам руу явахын тулд наашраа гэдгийг дуудаж байгаа гэсэн. 여러분 주변에 있는 그 믿음의 동지들 있죠? 하나님 섬기는 여러분들의 친구들, 그런 목사들, 신앙적으로 맞지 않을 수 있어요. Тэгээд магадгүй таны эргэн тойронд тий бич пастор, бич аллагч гээд таны одоо дотн нөхрөлдөг хүмүүс ч гэсэн олон байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бүгдээрээ аллагч пастор гэлээгээд магадгүй итгэлийн хувьд юм уу эсвэл бодлын хувьд хоорондоо зөрөлдөж магадгүй. 여러분들 술 안 먹잖아요. Тэгээд одоо жишээл бид нэр тий алкогольны төрлийн зүйлийг уухгүй тий. 술 먹는 목사들이 있을 겁니다. Тэгээд харах юм бол магадгүй зарим пастор тий алкогол хэрэглээд арх удагч байхыг үгүйсэхгүй. 음행하는 목사들. За тэгээ бүр ингээд одоо үеийн завхаард явж байгаа пасторууд ч байхыг үгүйсэхгүй. 일주일 내내 기도 안 하고 성경 읽지 않는 목사들. 7 хоногийн 7 өдөрт нь залбирдагчгүй, Библийг уншдаггүй ийм пасторууд ч байхыг үгүйсэхгүй. 경건한 예배 드리지 않는
목사들. За тэгээд тий юуны хүндэтгэлтэй ч гэсэндээ тий хүндэтгэлтэй бус харилцдаг, эмээлтгүүгээр харилцдаг хүндлэл өрөвдөр тийм хүмүүс хайш үгүйсэхгүй. 돈을 좋아하는 목사들. Мөнгөнд дуртай тий тийм хүмүүс хайх үгүйсэхгүй. 여러분들하고 이제 맞지 않아요. Тэгээд бидний үзэл бодлоос өөр тий сахилга батаас өөр ийм хүмүүс байхаа үгүйсэхгүй. 우리가 웬만한 것은 그냥 넘어갈 수 있지만 성경에 맞지 않는 거 우리 용납할 수 없습니다. За тэгээд бид нэр мэдээж хэрэг сул талгүй хүн гэж байхгүй. Тухайн хүмүүсийн одоо аливаа зүйлийг бид нэр хүлээн зөвшөөрөөд ч юм уу нүд данаад тэ өнгөрөөж болно. Гэхдээ Библийн дагуу биш үлдэж байгаа зүйлсүүдийг бид нэр хүлээж авч чадахгүй. 아무리 가까운 사람도 하나님보다 더 앞설 수 없어요. Тэгээ хичнээн мундаг хүн байлаа гэдэг ч юм уу те байлаа гэд Бурханаас дээр те Бурханы өмнө тавигдах хүн гэж байхгүй. 26절 좀 읽어주시겠어요? За би 26 дугаар эшлэл уншлаа. Эзэн ард түмнийхээ бэртэнгийг боож яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж нарны гэрэл нь 7 өдрийн гэрэл мэт 7 дахин хурц болно. 하나님께서 치료해 주신다는 거죠. За энэ дээр харах юм бол эзэн бурхан эмчлэнэ гэсэн тийм. 달빛은 햇빛처럼 되고 햇빛은 7날의 빛과 같이 7배가 될 것이다. 그러셨어요. За тэгээд энэ дээр ингэсэн тийм. Сарны гэрэл нь нарных шиг болно. Харин нарных нь болохоор 7 дахин 7 нарны хэмжээний тийм илүү хурц болно гэсэн. 하나님께서 큰 빛을 비춰주시는 거예요. Өөрөөр хэлбэл эзэн бурхан илүү тийм хурц тод гэрлийг өгөх болно гэж хэлсэн. 하나님이 영광을 입혀 주십니다. Тэгээд бурхан энэ мэдчлэн өөрөөр хэлбэл алдар шууд өгсөн тийм. Алдрыг болно. 사람들이 다 알게 돼요. Тэгээд хүмүүс бүгд мэдэх болно. 아, 이 사람은 하나님이 함께 하시는 사람이로구나. За тэгээд энэ хүн бурхантай хүн юм шиг байна гэдэг мэдэх болно гэсэн. 27절, 28절 읽어주시겠어요? За 27 28 уншиж байна. Үзэг түн эзний нэрээр алс солоос ирж байна. Эзний нэр алс солоос ирж байна. Уур нь шатаж, утаа нь өртгөрч, уруул нь зэвүүцлэр дүүрч, хэл нь түүмэрдэгч галтай адил байна. Үндэстнүүдийн шүүлтүр дотор хойш урагшин сэгсчин суурил руу төрүүлэх хазаарыг хүмүүсийн аманд хийхийн тулд түүний амьсгал халин үерлэх урсгал мэт хүзүүнд тулна. 네. 아시리아가 강력한 세력이지만 아시리아보다 더 강한 세력을 보내신다는 거예요. Энэ дэр бид нэр одоо харахад Ассирыг маш хүчрэг улс гэж хардаг тийм. Гэхдээ энэ дээр болохоор Ассираас ч илүү хүчрэг улсуудыг бурхан илгээдэг гэж хэлсэн. 그게 누군가요? Тэр хэвнийг гэж бодож тэд нар. 바빌로니아죠, 바빌로니아. Тэр болохоор Бабилон хэлж. 여호와의 이름이 온다는 거예요. Тэгээ үсгэлээрээ эзний нэр ирнэ гэж хэлсэн. 그분의 진노가 불처럼 타오른다. За тэр түүний уур хэлнэн те гал мэт ингэ дүрлснэ гэж хэлж байгаа. 하나님의 그 진노의 불이 아시리아로 간다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол бурхны уур хэлэн те уур хэлэнгийн тэр гал Ассир руу явна гэж хэлсэн. Одоо Ассирын шүртгэлээр гэж байна. 하나님께서 멸망의 키로 민족들을 까부르고 미혹의 길로 이끄는 재갈을 백성들의 입에 물리실 것이다 그러셨어요. 28절 말씀에. 28-ийн сүлэг хэсгийг харах юм бол тэгсэнтэй Ассирын шүүхтэй болох ясгалын суурил руу хөтөл төөрүүлэх хазаарыг хүмүүсийн аманд хийхийн тулд
түүний амьсгал тий тэрнийг ингээд одоо 그 몽골도 그 소나 그 낙타에 그 제갈 말에 제갈 물리죠. 네네 그 제갈은 뭐라 그래? 단어가 뭐예요? 뭐, 뭐 하잘 하자르. 네 하잘 아, 그 몽골 미혹의 성경에도 그렇게 쓰여져 있어. 하자르로 돼 있어요? 네 하잘로 되어 있어. 음, 미혹의 길로 이끄는 제갈이 있어요. Өөрөөр хэлбэл ингэсэнтэй суурил руу хөтэлдэг хазаар гэж ярьсан тий. Тэгээ манай Монголд бас одоо хазаар бидэнтэй моринд байдаг бас хонь бол биш нөгөө үхэр болон тэмээнд ч гэсэн бас хийгээд хөтлөө явдаг тий. 그 제갈이 뭘까요? 그 미혹의 길로 이끄는 그 제갈이 무엇이 우리를 미혹의 길로 끌고 가는 건가요? Одоо ингээд аманд нь хийн гэж энэ тэр хазаар гэж яг юу болж байгаа вэ? Та юу гэж бодож байна? 욕심입니다. 욕심. Энэ хазаар гэж юу болж гэхээр юг шунал сэтгэл. 야고보 1장 14절 누가 좀 읽어주시겠어요? 야고보 За 1장 10. манайхан Яаков 1:17-г Яаков 1:14-ийг хэн нэг уншиж өгөх үү? 네, Яаковоос 1장 14절 말씀. 네, 네, 네. 네. За Яаков 1:14-ийг хэн нэг уншиж өгөөрэй. 또 디모데후서 3장 6절. Окей. За нөгөөх нь болохоор 2-р Тимот 3:6-ыг хайчаарай. 먼저 야고보 1장 За 1장 эхлээд 14절. Яаков хэлээ. Яаков 1:14 гэж. 1:14 харин хүсэлт ачаалтаа автаж өдөөгдөх үедээ хүн бүр уруу татагддаг юм аа. 네. 각 사람이 시험을 받는 것은 자기 욕심에 끌려서 미혹받기 때문이다 그러셨어요. За энэ дээр харах юм бол тэгсэнтэй хүн ямар үед уруу татагддаг юм бэ гэсэн чинь хүсэл тачаалтаа автагдах үедээ өөрийн мэдлгүй түн татагдаа ингээд одоо нөгөө чөдөрлөглөд явнаа гэсэн тийм. 욕심이 들어오면 믿음 지키기 힘들어요. Одоо шунал тийм ийм шунал бодол хүслүүд ороод ирэхлээр хүн итгэлийг сахина гэдэг амаргүй. 디모데후서 3장 6절. 2-р Тимот юм байна. 2-р Тимот 3:6 гэндэг уншчих уу? Бидний дунд айл битэж ороод нүгэл давтагдаж зүсэн бүрийн хүсэл тачаалтаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна. 7절도 읽어보세요. За 7-оос 5 уншчих уу? Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч үнний мэдлэгт хизээж хүрч чадахгүй. 네. 남의 집에 가만히 들어가는데요. За тэгээ харах юм бол бусдын гэрэл рүү ордог гэж тийм. 남의 집은 교회입니다. 교회. За энэ дээр очоо бусдын гэр гэж бодож чуулганы гэж хэлсэн. Яг үнэ. Мөнгөн сонол тэгэл цаашаа л яваад дуусна. Манай хин нанчагч мик онтрч хэлээ. Тэрээс хэлээд шүү дээ. 여기서 디모데후서 3장 6절에 남의 집은 교회를 가르쳐요. 교회. За энэ дээр 2-р Тимот 3:6 дээр хэлж байгаа айл гэж чинь тийм. Нэг бол бусдын гэр гэсэн одоо энэ чуулганыг хэлж байгаа. 그 집안에 있는 어리석은 여자들은 누군가요? Тэгвэл энэ тэр дотор байгаа эмэгтэй гэж чинь тийм мунхаг эмэгтэй гэж байгаа. Тэр тэгвэл ямар эмэгтэй хэнийг хэлж байгаа вэ? 성도들이에요. Итгэгч нарыг хэлж байгаа гэсэн. 성도들은 대부분 분별력이 없어요. Итгэгч нар ялангуяа итгэгч нар яг л дийлэнхтэй одоо тийм ялгаж салгах чадваргүй байдаг. 일주일 내내 세상에서 무엇을 먹을까, 무엇을 마실까, 무슨 옷을 입을까 염려하며 살다가 온 거예요.
Тэгээ тэд нэр яадаг гэхээр 7 хоногийн турш юу бодож юм гэхээр юу идэх вэ, юу уух вэ, юу өмсөх вэ гэж бодож явсаар хагаад энэ цулаан дээр ирдэг хүмүүсүүд тэрлээ анхаарсаар хагаад. 아니, 목사도 미혹을 받는데 성도들이 미혹 안 받아요? Тий одоо харах юм бол бид нар нөгөө нэг уруу татлаг гэхлээр пастор юм уу ахлагч нарт л ирдэг гэж боддог юм шиг байгаа. Тэгвэл итгэгч нарт ч гэсэн бас ирнэ шүү дээ тий. 남의 집에 가만히 들어가서 어리석은 여자들을 유혹하는데 욕심으로 유혹한다는 거죠. Тэг энэ дээр харах юм бол хэвлээ энэ библийг хөрвүүлэх юм бол тий чинь тий. Чуулган руу ороод зүгээр сууж идэг тий. Ямар тэмцэлгүй байдгүй хүмүүсүүдийг уруу татдаг. Юугаар гэхлээр шунлаар ороод иддэг гэсэн. 재갈을 탁 물리면 못 빠져나가요. Тэр хүн ер нь бол ингээ аманд нь хазар хийчих юм бол тэрнээс зүхтэн гэж хэцүү шүү дээ тий. 말이 뭐 얼마나 힘이 좋고 낙타가 얼마나 힘이 좋습니까? 그래도 재갈을 딱 물리면 말 들어야죠. Тэгэхээр одоо бидний хүнийг бодох юм бол морьч хүчтэй, тэмэгч хүчтэй. Тэгээ яг тэднийг гэхдээ хазаарлж юм бол яаж чаддаггүй те. Тэгээ хүний хүчинд ороод явдаг. Тавлуусаа дагаа явдаг. 아무리 믿음 있는 사람이라도 욕심의 미혹을 받게 되면 마귀의 종이 돼요. Тэгээ хичнээн одоо ихтгэлтэй тийм хүн байж болно. Гэхдээ ямар нэгэн байдлаараа шунал хөтлөгдөөд хазаарлагдчихвал юм бол тэгэл тэр хүч хамаа байхгүй хөтлөгдөөд явна. 그때는 어떻게 될까요? Тэгвэл тэр үед ямар болох вэ? 만약 좋은 선생이 있다고 하면 선생에게 물어보면 좋죠. Тэгвэл бид нэр яах вэ? Магадгүй нэг сайн одоо тайлбар өгдөг, зааж өгдөг багш байна бол түүнээс асууж болно. Тэр яавал нэрвэг асуух боломжтой. 선생이 없다. 그럼 어떻게 하죠? Хэрвээ тэгж чөлөөлөх хүн байхгүй бол яах вэ? 하나님께 살려달라고 부르짖어야 됩니다. Тэгээд тийм хүн байхгүй бол эзэн бурхан руу хашгирах хэрэгтэй. Авраад өгөөч гэдэг. 그리고 성경대로 하면 돼요. 성경대로 하면 살아날 수 있어요. 빠져나올 수 있어요. Библийн дагуу үйлдэх хэрэгтэй. Тэгжээж хүн арай чам мултарч чадна. 성경대로 하면 빠져나올 수 있습니다. Тэгээд Библийн дагуу хийх юм бол хүн мултарх боломжтой. 29절부터 31절까지 좀 읽어주시겠어요? За би 20-с 31-ийг уншиж байна. Найр надам хийж буй шөнийн шиг чи дуу хууртай байх болно. Эзний уул Израилийн хад руу лимбийн аялгаунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна. Эзэн дуу хоолойн сүр хүчийг сонсгож догшин уур төөмөрдөгч галын дул ширүүн аадар бороо мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ. Тэрээр шийдвэр цохиход Ассир эзний дуу хоолойд бяц цохигдно. 아멘. 네. 이스라엘은 그 절기를 지키는데요. За тэг Израилийг харах юм бол баяр тэмдэглэнэ гэж байгаа тийм. 중요한 절기가 몇 개 있는데 첫 번째는 6월절이 있죠. За тэг Израильд болохоор нөгөө чухал баярууд бас байдаг тийм ээ. За эхнийх нь болохоор дээгүүр өнгөрөх баяр үү? 1월 14일부터 21일까지 6월절을 지키죠. 이 сарын 14-өөс 21-ний хооронд явдаг тэмдэглэдэг тийм. 그다음에 7월 달에 초막절이 있죠. За тэгээд 7 сард болохоор майхан баяр гэж байгаа тийм.
오늘날 추수감사절과 같죠. За тэгэхээр биднийхээр бол одоо солонгосынхоор бол талархлын баяр шүү тийм ээ. 7월 15일부터 한 주간 지키는 절기죠. 네, 7월 15일부터 юм сони. 네, 7월 15일부터 한 주간. 7 сарын 15-наас эхлээд 1-7 хоног үргэлжилдэг ийм баяр байна. 또 매월 첫째 날 초하루 또 절기가 있죠. Нөгөө нэг сар болгоны эхний өдөр тийм бас баяр үүдэг. 그리고 우리가 기본적으로 안식일 지키죠. 안식일. Тэгээ бид нэр бас яадаг тэгэхээр 7 хоног болгоны эхний өдөр буюу амралтын өдрийг сахдаг тийм ээ. 거룩한 절기를 지킬 때는 하나님께 즐거운 찬송을 불러요. Тэгээ бид нэр ариун тийм баяруудыг тэмдэглэх үедээ эзэн бурхандаа хандаа талархлын магтаалыг өргөдөг тийм. 이스라엘의 반석에게로 사람들이 피리를 불며 나간다 그러셨어요. За энэ дэр үслэр Израилийн хад руу буюу хадан суур руу хүмүүс лимбүлээгээд лимби аялганд алхнаа гэсэн. 여호와의 산에 있는 이스라엘의 반석이래요. За тэгээд энэ Израиль Яховагийн уулыг тийм Израилийн хад гэж хэлж байгаа. 여호와의 산은 어딘가요? Тэг Яховагийн уул гэж алиг хэлж байгаа лээ. Эзэн бурхны уул гэж. 여호와의 산은 역사적으로 아브라함이 이삭을 칼로 죽이려고 했던 그 산이에요. За тийм Яховагийн уул гэж ямар уулыг хэлчихнэ гэхээр яг түүхэндээ Авраам бурхны дуулууртад дагаад өөрийнхөө Исаакийг өргөхөөр явж исэн тэр уулыг хэлж. 그 창세기에서는 모리아 산이라고 그러죠. 모리아 산. Уул ихэнх намдэр хавлыг Мориа уул гэдэг тийм. 그리고 그 장소에 솔로몬이 성전을 지었어요. Тэгээ тэр газарт бас яасан гэхээр дараад нь Соломон хаан эзний өргөг барьсан байдаг. 아브라함이 이삭을 하나님께 제물로 드리려고 했던 그 장소입니다. Өөрөөр хэлбэл Авраам Исаакийг өргөлөөр өгөх гэжсэн яг тэр газар. 하나님의 성전으로 피리를 불며 기쁨으로 나가게 될 거라는 거예요. За тэгэхээр өөрөөр хэлбэл тэгэхээр энэ дээр юу гэсэн үг вэ? Эзний хад руу гэдэг нь эзний өргөөр өгсөд болж байгаа хгүй. Тэгэхээр эзний өргөөрөө лимби аялгаунд тэг баясан алхнаа гэж хэлсэн. 우리 교회 성도들이 주일날이 되면 예배당에 하나님 말씀을 들으러 가는 그 기쁨으로 나와야 돼요. 즐거움으로 나와야 돼요. Бид нэр бас бүтэнсэ өдөр те эзний өдөр эзнийхээ өргөөрөө очихдоо баяр хөөртэйгээр очих хэрэгтэй. 야, 오늘 목사님을 통해서 무슨 말씀을 들을까? Өнөөдөр өстэй пастор юу ярих бол гээл те. Тэгэхгүй. 하나님께서 우리에게 무슨 말씀을 주실까? Бурхан юу ярих бол ямар үгийг өгөх бол гэхгүйгээр 여러분들께 다 교인들이 모여오잖아요. бид нэр одоо тэгээд бид нар лөө эзний хүмүүс рүү эзний өргөөр хүмүүс бүгд сугалж байгаа тийм. 어떤 분은 1시간 내내 책망만 하는 사람이 있어요. Ингээд чуулган дээр харах юм бол одоо эзний үг дамжуулахдаа зарим хүн бүтэн 1 цагийн турш ингээд зэмлдэг хүн байдаг. 그거 맞는가요? Гэтэ тэр зөв гэж бодож байна уу? 제가 여러분들 지금 말씀 잘하는데 계속 책망만 한다고 생각해 보세요. Одоо хэдүүлээ гэсэн эн чинь ингээд библийг үзэж явахдаа тий баян загнаад байна гэж та боддоо тэгэхээр яах вэ? 견딜 수 있겠어요? Та твчих болов?
아니 저기 소나 양을 키우는데 말 안 듣는다고 데려다가 계속 매일 매를 때려줘요. Одоо энэ яг иймтэй адилхан гэнэ. Бид нэр хонь болон ямаануудыг ингэ тэжээж гэнэ гэж бодъё. Тэд нэр наашаа гэсэн чинь үгүй үг сонсохгүй байх юм бол байнга шилбэрдээ байвал яах вэ? 그럼 그 짐승 잘 살 수 있을까요? Гэтэ тэр амьтан ч гэсэндээ яах вэ? Амьдч чадах болов? 오래 못 살고 병들어 죽을 거예요. Тэгээ тэд нэр тэр амьтан ч гэсэндээ амьтан тий удаан төвчгүй өөхөх баг. 하나님 말씀만 전하면 돼요. Тэгээ бид нэр юу хийх ёстой вэ? Бурхны зүгээр үгийг л тэдчээр намжуулах ёстой. 책망받을 사람은 책망받고 은혜 받을 사람은 은혜 받고 위로받을 사람은 위로받아요. Эзний үг өөрөө ажиллаа хийдэг. Тэнд эзний үг бидний зүгээр дамжуулах үед зарим хүн дээр нь зэмлэл болж очдог. Зарим хүн дээр нь тайвшрал болж очдог. Зарим хүн дээр нь хүч олж очдог. 아주 담대하게 말씀을 전하는 거예요. Бид нэр зүгээр яг тэ итгэмжтэйгээр зүгээр үгийг дамжуулах ёстой. 그러면 다 하나님 말씀으로 받는 거예요. Тэгэхээр бид нэр яг тэгэхээр тэх үед хүн болгон тэндээс эзний үгийг өөртөө авцаадаг. 그건 성령께서 알아서 하시는 거예요. Эзэн бурхны ариун сүнстэй өөрөө мэдээд ажиллаа хийдэг. 아멘. 여기 30절에도 말씀하셨어요. 여호와께서 자기의 장엄한 목소리를 듣게 하신다. 무서운 진노와 삼키는 불의 불꽃 화염, 그리고 폭풍, 폭우, 우박과 함께 내리치시는 그분의 팔을 사람들이 보게 하실 것이다. 그랬어요. За 30 дугаар ишлэлээр бас хэлж өгсөн те. Эзэн дуу хоолойн сүр хүчээ тэдэнд сонсгоно. Догшин дуур төмөрдөгч галын дөл ширүүн аадар бороо мөндөр дотор эзэн өөрийнхөө мутрыг тэр хүмүүст үзүүлэх болно гэж хэлсэн. 하나님의 목소리를 듣는다는 거예요. Тэгээд хүмүүс өөрөө л энэ бурхны дууг сонсно гэсэн. 여기서는 어떤 자연적인 현상들이죠. Энэ дээр харах юм бол одоо яг нэг байгалийн үзэгдлүүдийн талаар гарч ийн те. 뇌성 병력, 막 천둥이 치고 번개가 치고 바람이 불고 폭풍이 불고 비가 쏟아지는 거 아닙니까? За энэ дээр хэлж байгаа те. Одоо та бодож үзэх юм бол яг энэ харах юм бол те тэнгэрт ингээл цахилгаан цахилаал те аяг буугаал те ширүүн бороо ороод мөндөр ороод ингэж үзэгдлээ те. 우박도 막 떨어집니다. Тэгээ бүр өндөр гэсэндээ ингээд дээрээс унаал. 요즘 큰 우박들이 떨어지는 곳이 있어요. Та нар ажиллаж байгаа нөө сүүлийн үед мөндөр гэснээс нэрээ айгүй тийм том мөндрүүд бууж байгаа газрууд байгаа тий. 그 큰 우박에 맞으면은 뭐 자동차도 막 다 깨지고 사람도 다쳐요. Тэгээ тэр мөндөрт одоо өртөх юм бол тий автомашин шууд ингээд эвдрээл цонх нь хагараал хүн ч гэсэн шууд бэртгэхээр юм блэ шүү дээ тий. 뭐 주먹만한 우박들 뭐 사과나 무슨 과일 같은 그 큰 우박들 있잖아요. Одоо бүр нөх хүний гарын атгсан гарны хэмжээтэй юм шиг зарим газар бүр алимны хэмжээтэй хүртэл орж байгаа гэж. Наашлагч та мэдээ хаагаарай. 그런 우박들에 있는 양들이 그 우박에 맞으면 어떻게 될까요? Тэгээ тэгвэл тийм том мөндөрт хондууд өртнө гэвэл яах вэ? 그 양들 다치거나 죽을 수도 있습니다. Тэгээ тэгэх юм бол хондууд магадгүй шууд бэртэн тэгээ магадгүй өвчж магадгүй. 성경에는 말세에 무시무시한 우박이 떨어진다고도 말씀하셨어요. Тэгээ Библиэлд харах юм бол эцсийн өдөрт тий аимшигтэй мөндөр орноо тий гэсэн байдаг. 한 달란트짜리 우박이 떨어진다 그랬어요. Нэг талаант хэмжээний мөндөр ч гэсэн буунаа гэж хэлсэн байдаг.
한 달란트는 34kg이에요. 34kg. Нэг талаад хэд нь болохоор килограммаар бол 34 кг гэсэн үг юм байна. 하늘에서 34kg 되는 우박이 막 쏟아진다고 생각해 보세요. Та одоо төсөөлөд үзтээ тэнгэрээс 34 кг-тэй мөндрөд унж иргэ боддоо. 아, 게르 위험합니다. Гэр бол үнэхээр аюултай те. Хэрвээ тэгж унах юм бол гэр бол асуудалтай. 그런데 출애굽기에서 10가지 재앙 중에 우박 재앙이 내려왔잖아요. За гэхдээ бас энийг харах юм бол гитлэл номон дээр те 10 нөгөө гамшиг буухад тэнд бас мөндрийн гамшиг бас байсан. 그 우박은 불 붙은 우박이었어요. 불타는 우박이었어요. Энд чинь тэр мөндөр болохоор ямар байсан блэ? Галт мөндөр байсан те. Тэр мөндөр дондоос гал бууж ирсэн гэж. 지금도 그런 우박이 떨어질 수 있습니다. Окей, одоо ч гэсэндээ тэр дахихыг үгүйсэхгүй, дахиад тийм мөндөр буухыг үгүйсэхгүй. 하나님의 음성이래요. Энэ одоо юу гэж хэлсэн? Энэ бол Бурхны дуу хоолой гэж хэлсэн. 근데 진짜 무서운 하나님의 음성은 무엇인가? Гэхдээ бид нарыг харах юм бол Бурхны дуу хоолойнууд бүгд ингээд хамгийн дуу хоолойнуудаас хамгийн аимшигтай тийм дуу хоолой ямар дуу хоолой вэ? 하나님의 종이 은혜와 진리가 충만해가지고 하나님의 말씀을 전할 때 그 음성이 하나님의 음성으로 들려요. Хүний эзний дамжуул, эзний хүн, тэгээ эзний үгийг дамжуулж байгаа хүн хайр болон үнэн дотор нэгүүлсэл болон үнэн дотор зогсоод тэр хүн эзний үгийг дамжуулах нь эзэн өөрөө дамжуулагдаж юм шиг байдаг. 사람이 말하지만 듣는 청중은 하나님의 음성으로 듣는 거예요. Тэгээ яг ингээ харахаар хүн ярьж байгаа юм шиг харагдана. Гэхдээ тэр ярьж байгаа тэр дуу хоолой нь хүний чихэнд буухдаа эзний дуу хоолой мэт бодог. 우리가 그렇게 말씀을 전해야 됩니다. Тэгээ бид нэр болохоор бас яг тийм дамжуулагч нар байх хэрэгтэй. 그러면 성도들이 목사님 말에 복종하겠습니까? 안 하겠습니까? Хэрвээ та магадгүй тэгж дамжуулах юм бол итгэгч нар одоо пасторын үгийг те сонсох байх болов. 술을 끊으세요. За архиа болоор гэлээ. 그럼 술 끊습니다. Тэгэх юм бол шууд болно. 주의를 시키세요. Эзний өдрөө сах гэдэг ингэдэг. 그럼 주의 지킵니다. Тэгэхээр тэр хүмүүс яхалрээ. За гэж сахина. 나가서 부지런히 일하십시오. Гар тууштайгаар идэвхтэй ажил гэхээр гэвэл 그 교인들이 다 나가서 부지런히 일합니다. тэгэх юм бол бүгд гараад идэвхтэй тий ажиллана. 다 하나님께 12조 생활을 해야 된다. Бурханд 11-ыг өрг гэдэг ингэхэд 그 교인들이 다 12조 생활합니다. тэг бүгдээр 11-ыг өргөн. 아이들도 12조 생활해야 된다. Хүүхдүүд ч гэсэн 11-ыг өргөж сурах гэдэг тий. 엄마 아빠한테 받는 용돈도 10분의 1을 하나님께 바쳐라. Дээж аваасаа өгсөн карманы мөнгөөс нь ч хамаагүй. Тэндээсээ ч гэсэн 11-ыг Бурханд өргөж сур гэдэг заадаг. 저희 집에 애들이 넷이 있는데요. За тэгээд манайх эднийх 4 хүүхэдтэй 12조 생활 다 합니다. бүгдээр 11-ыг өргөдөг. 첫째하고 둘째는 이제 직장 생활 하니까 거기서 이제 12조 생활 하고요. Тэгээд том хоёр нь болохоор ажил хийгээд эхэлсэн. Тэр ажлынхаа цалингуудаас 11-ыг өргөдөг. 셋째하고 넷째는 이제 용돈 받는 것에서 또 12조 하나님께 바칩니다. Одоо 3 дахь болон 4 дахьуд нь одоохондоо жижиг гэж тий баг хүүхдүүд гэхдээ тэд нар аав ээжээс авсан карманыхаа мөнгнүүдээс 11-ийг өргөдөг. 11조
성도들에게 가르치셔야 됩니다. Тэгээ бид нар ч гэсэн нэг 11-ийн талаар хүмүүст зөвөр зааж өгөх хэрэгтэй. 교인들이 하나님께 복 받는 비밀이에요. 비결이에요. Тэгээ энэ 11 гэдэг зүйл бол чуулганы итгэвч хүмүүс өрөөгдөх нууц байдаг. 11조를 가르치지 않는 것은 성도들이 하나님께 복을 받지 못하게 하는 거예요, 목사가. Бид нар хэрвээ 11-ийн талаар хүмүүст зааж өгөх байна гэх юм бол одоо хүмүүсийг эзнес юрэл авах арга замыг зааж өгөхгүй нууж байна гэсэн үг. 아, 교회들이 기분 나빠하면 어떻게 하나? Тэгээ бид нар юу гэж боддог вэ? Чуулганыхан за энийг заавал бусдад хүлээж авах ч юм уу, авахгүй үл яана гэж боддог. 아니, 예수님도 12조 생활 하라 그러는데 왜 하나님께 하나님 말씀대로 전하면 되는 거예요. 12조. 하나님께 바쳐라. Бид нар хэлэх гээд байгаа юм биш. Есүс ч гэсэн угаасаа өргөөрэй гэж хэлсэн. Бид нар зөвхөн тэрийг дамжуулж байгаа хүмүүс шүү дээ. 그리고 11조는 다 내 거다 그러면 안 돼요. 목사가 11조는 다 내 거다. Тэгээ бас ахлагч нар тийм. Чуулганыхан өргөж जैन 11-ийг бол миний штэ гэж болохгүй. 교회에서 그 받는 사례금은 얼마를 딱 정해 놓고 받으셔야 됩니다. За тэгэхээр харин тэр чуулганаас одоо өгөгддөг тийм одоо манайхаар бол юу тийм цалин гэдэг юм уу тий. Тэрийг бол тусгай тийм тогтсон тоо байх хэрэгтэй. 하나님의 종은 성전에서 나오는 거 가지고 먹고 사는 사람들입니다. Эзний зарц гэдэг бол тий эзний өргөөнөөс хоололдог хүмүүсийг хэлдэг. 연보하는 것도 잘 가르치세요. Тэгээ бид нэр бас тий нэг жилийн тэр одоо орлогын талаарх тооцоол тий энэ зүйлэгсэн зааж өгөх хэрэгтэй. 그 예배당 저 뒤쪽에다가 연보함을 이렇게 만들어 가지고 갖다 놓으세요. Тэгээ бид нэр тусгаалan юм өргөлийн талаарх ялангуяа уутнуудыг тусгай дор бүртэн ангилаад энэ чуулганаар тавьдаг байх хэрэгтэй. 그 몽골 교회는 그 잠자리채처럼 이렇게 연보 걷는 거 없나요? Бид нэр Монгол чуулган ерөнхийдөө одоо тэр өргөлөг яаж авдаг юм болоо гэж. Одоо нэг эзний өдрөө өргөл талбарт байдаг. 그런 데도 있을 거예요, 아마. 네네. 헌금도 여러 가지로 구성되어 있다고 하네요. 11조랑 감사 현금이랑 기도 쇼에서 하는 거. 그리고 자꾸 그 강단에서 돈 얘기하시면 안 돼요. Тэгээ бид нэр гэхдээ яах вэ гэхээр үргэлж одоо юу гэдэг тэрийг одоо мэдээч хэрэг зааж өгөх гэж гэсэндээ байн мөнгөний талаар бас ярих гэсэн үг биш шүү дээ тий. 그 말씀 전하다 보면 성경에 나오잖아요. Тэгээ Библийг аяанда та тайлбарлаад хэлж явах үед Библиэлд юу ярих нь цаашаа замчлаад явчихдаг тий. 그때 딱 가르치면 돼요. Тэрийг яг тэрний дагуу тэрэн дээр магадгүй мөнгөний талаар байвал тэрийг бас заагаад өгөх хэрэгтэй гэсэн үг. 바른 길로 걸어가자는 거예요. Тэгээ бид нэр юу гэхээр Библийг зааж өгнө гэдэг нь бүгдээрээ зөв замаар явцгаая гэдгийг за чиглүүлж өгч байгаа гэсэн. 그러면 하나님께서 31절에서는 하나님의 채찍으로 아시리아를 때리신다는 거예요. За тэгэх юм бол бурхан 31 дээр Исая 30-31 дээр үсгэлээрээ тэрвээ тэглээ гэвэл бурхан өөрийнхөө шийдмээр Ассирыг зохиж өгнө гэж хэлсэн. 32절에서는 이것은 여호와께서 정해 놓은 모든 채찍이다 그러셨어요. За одоо 32 дээр болохоор энэ бүх зүйлийг бурхан өөрөө алидинэ тогтоосон байсан тогтоосон шийдгэлээ гэж хэлсэн. 그리고 33절에는 도벳이 이제 심판받는다는 거예요. За тэгэнгүүт дараад нь 33 дээр юу гэсэн гэхээр шатаах гэсэн те шатаалтын талаар ярьсан, шатаах галын талаар ярьсан. 도벳은 우상을 많이 섬기는 그런 장소였습니다. За гэхдээ тэр юу хийх гэж хэлээ 33 дээр Тобет гэж гарч байгаа. Тобес гэдэг нь болохоор зааж хараад байна. Тэр
Өөрөөр хэлбэл одоо тэр шатах 100 гэж орсон те тэр нь болохоор аа химштэй их байсан газар те тухайн үед бол 성경 한 군데 보고 잠깐 쉬시자고요. 예레미야 7장 31절입니다. за хэлээд Иремья 7-гийн 31 жорж юм уу саний? 예, 예. Иремья 7-гийн 31-ийг харъя. Тэндээс нэг ишлэл харчих гинэ. Тэгээд Иремья 7-гийн 31. 음. 네, 그냥 저기 읽어주시겠어요? 네네네. 자, 네. Иремья 7장 31절 말씀 맞지 무슨? 네, 네. 자, тэд охид хүүгүүдээ галт шатаахаар энэ ихэн ноёмын хүндэт Тофетийн мөргөлийн өндөрлгүүдийг барьваа. Ийм зүйлийг би тушаана гэж юу? Тийм зүйл миний санаанд орно гэж юу? 하나님의 백성들이 우상을 아주 열심히 섬긴 겁니다. Тэгээ Бурхны ардан мөнгөд нийслэгдсэн Израильчууд болохоор шимэрчтэй маш их ингээд үйлчлдэг байсан. 자기 아들, 딸들을 우상에게 제물로 바쳤다는 거예요. Энэ дэр арах юм бол хүүхдүүдэд өргөлөөр өргөсөн гэж харж байгаа тийм. Хүү байна уу, охин байна уу хамаагүй. 우리는 아들, 딸들을 우상에게 제물로 바치지 않나요? Бид нэр ер нь хүүхдүүдэд тэгж өргөдөг лөө. Тэг ялангуяа химштэнд тэгж өргөх үү. 우리 자녀들이 세상으로 나가고 죄악된 길로 나가고 믿음으로 살지 않아도 내버려 두시면 마귀에게 다 빼앗기는 겁니다. Тэгээ бид нэр хүүхдүүдэд тэг анхаарахгүй тэднэрээ эдлэхээрөө чөлөөтөөр явуулаад тэг ингээд ах юм бол өөрөө ч мэдхгүй нэг л мэдээд хүүхдүүдээ муу нэгэнд одоо булаалгацсан байх тохиолдол байдаг. 자, 잠깐 쉬었다가 또 하시자고요. 10분 За бид 쉬겠습니다. түр амарч жагаад 10 минут амарчаад 10 минутын дараа уулзцгаая. 예, 31 минут уулзцгаая. 네. 31장은 하나님의 보호입니다. 하나님의 보호. За 31-р бүлэг дээр болохоор Бурхны хамгаалалт гэсэн агуулга гарч ирж байна. 네. 1절, 2절 좀 읽어주시겠어요? Тэгэхээр 1, 2 дугаар бүлгийг ишлэг унших гэж байна. Хөөрхие Израилийн ариун нэгэн өөд эс харан эзнийг үл айж Египт рүү тусламжгүй одож мордод түшгэлдэг тэрэгнийх түшгэлдэг тэрэгнийх нь олон мордонгуудынх нь хүчтэд найдагчтай. Гэвч тэр бас мэрэгэн бөгөөд аюул гамшигыг авчирна. Тэр үгээ буцааж эс авна. Харин тэр ёрын мөг гүйтгэгчийн гэрийн эсрэг ёр бусыг гүйтгэгчдэд тусалгсдын эсрэг босох болно. 네. 이집트에 도움을 청하려 내려가는 사람들에게 화가 있다고 말씀하시죠? За энэ дээр харах юм бол Египт рүү тусламж ирэхээр явдаг нэг өнөөдрөө тэр хүмүүсийн дээр эзний уур хилэн байгаа гэсэн тийм. 이집트는 당시에 거대한 세력입니다. За энэ Египт болохоор чинь тухайн үедээ нэлээд хүчтэй тийм. Нэлээд хүчтэй одоо гүрэн байгаа. 오늘날에는 미국 정도 되는가요? Өнөөдрийнхөөр бол одоо тэр чинь Америк гэсэн утгатай тийм. 미국하고 딱 이렇게 동맹을 맺으면 다른 나라가 건들기 쉽지 않죠. Тэгээ ялангуяа тухайн үеийн одоо тэр өвчшиг гүрнүүд рүү бол тийм ямар хэн дуртай улсууд нь ингээд хаалтаад байх чадахгүй. 그런데 그 유다 백성들이 하나님을 의지하면서 또 이집트를 의지했어요. Юудай болохоор яасан гэхээр нэг хөлөө бурханд найдаад байгаа юм шиг тэгсэн мөртлөө бас Египтэд найдаад байгаа ингэсэн тийм.
그들의 말을 의지하고 수많은 병거들, 힘이 강한 기마병을 신뢰했다는 거죠. За тэд нэр гэсэн тий. Тэд нэр мордод түшгэлсэн тий олон одоо мортонгуудад түшгэлсэн гэдгсэн. 그러면서 여호와는 바라보지 않았다는 거예요. Тэгээд тэд нэр тэгсэн учраас бурхнаа хараагүй гэсэн тий. 사무엘상 17장 47절에서는 다윗이 말하고 있죠. За 1-р Самуэль номны 12-ын 47 дээр харах юм бол тэнцээ Давид хэлж байгаа. 골리앗과 네, 17장. 17장 41절에 골리앗과 맞선 다윗이 말하잖아요. За энэ дээр харах юм бол Голиатын талаар Давид хэлж байгаа. 누가 한번 읽어보시겠어요? За хэн нэг унших боломж байна уу манайхаа? 사무엘상 17장 47절. 1-р Самуэль 17-гийн 47 дээр. За 17-гийн 47. Энэ цугласан олон эзэн дэлтчиад хэрэглэлгүй аврагн гэдгийг мэдэх буй за. Энэ тулаан эзнийх бөгөөд та нарыг бидний гарт өгнө гэвэ. Амен. Амен. 네. 여호와의 구원은 칼과 창에 있지 않다. 그랬습니다. За Давид тэгж хэлсэн тийм. За эзний аврал нь элдэнд юм уу чаданд байдгүй маа гэж хэлсэн. 전쟁은 여호와께 속한 것이다. 그분이 너희를 우리 손에 넘겨주실 것이다. 말했습니다. Дайн бол бурханы асуудал юм аа. Тэгээд тэр бурхан өөрөө тэр хүнийг буюу Голиатыг бидний гарт өгнө гэж хэлсэн. 그렇다고 해서 우리가 전쟁을 준비하지 않으면 안 되죠. Тэгээд тэглээгээд бид нэр яг тийм ялгаа нэг дайманд орохдоо бэлтгэлгүй суугаад ирэх гэсэн бас биш байгаа. 전쟁을 잘 준비해야 됩니다. 사실 전쟁을 준비 잘 네. 해야 되죠. 네. Бид нэр бэлтгэл гэдэг зүйлийг яг үүндээ маш сайн хийх хэрэгтэй. 전쟁은 평화로울 때 준비하는 것입니다. Тэгээ ялангуяа бэлтгэл гэдэг зүйлийг тийм дайнд ялангуяа бид нэр цаг тайван байх үед нь бэлдэх хэрэгтэй гэдэг. 몽골도 때가 되면 내몽골을 되찾아야 되겠죠? Тэгээ одоо Монгол яах бол магадгүй нэгэн үед одоо ингэж явж байгаа гэсэндээ ирээдүйд бид нэр өвөр Монголоо дахин нэгтгэх ёстой болох бах те гэнэ. 또 저 러시아에게 준 땅도 돌려받아야 되겠죠? Тэгээ бид нэр бас Оросд алдсан байгаа тухайн газруудаа ч гэсэн буцааж авах хэрэг гарахыг ч үгүйсэхгүй. 그럴 날이 올 겁니다, 아마. Тийм өдөр ирэх байх гэж бодож байна. 준비. 근데 이제 우리는 기본적으로 하나님을 의지하는 사람들 아닙니까? Тэгээ бид нар бол одоо энд байж байгаа хүмүүс бол бурханд найдвар тавьдаг хүмүүс байгаа шүү дээ, тийм ээ. 기도하는 사람들이잖아요. Бид нар бас залбирдаг хүмүүс. 근데 자꾸 사람들에게 가가지고 도와달라 그러고 사람들에게 자꾸 이렇게 굽신거린단 말이죠. Тэгээ тийм хүмүүс гэсэн мөртлөө хүн рүү хандаад туслаад өгөөч, ингээд өгөөч гэдэг ямар ахал. 하나님께 구하는 거예요. Эзэн бурхан руугаа бид нэр тусламжийг хайх хэрэгтэй. 반드시 하나님 도와주십니다. Тэгээ бурхан заавал тусалж өгөх болно. 근데 이 하나님 백성들이 이집트를 의지하니까 2절에 여호와는 지혜로우셔서 그들에게 재앙을 내리실 거라고 말씀하셨어요. За тэгээд энэ Израильчуудыг харахтаа бурхан өсгөлээр 2 дугаар ишлэл дээр
Бурхан бол мэрэгэн гэсэн. Тэгээ мэрэгэн учраас тэднэрт гамшиг авчирнаа гэж хэлсэн. 하나님 다 아세요. Бурхан бүгдийг мэддэг. 하나님을 신뢰하는지 하나님을 의지하는지 다 알고 계십니다. Тэгээ бурханд итгэн найдаж гин үү? Бурхан түшгэлж гин үү? Бүгдийг нэг мэддэг. 하나님이 참신이 하나님이 진짜 하나님이 살아계신 하나님이시잖아요. Бидний бурхан бол амьд бурхан тийм ээ. 믿습니까? Та итгэж гин үү? Амен. 자, 믿으시는 분 손 들어 보십시오. Итгэж байгаа хүмүүс нь та гараа өргөх үү? Бидний бурхан амьд бурхан гэдэгт итгэж байгаа хүмүүс гараа өргөнө үү? 그러면 결정을 해야 될 거 아니에요. Тэгэхээр бид нар яа гэсэн үг вэ? Тэгвэл 자, 하나님 편에 설 것이냐? 사람 편에 설 것이냐? за тэгвэл та одоо шийдвэр гаргах хэрэгтэй. Бурханы тал зогсох юм уу? Бусдын тал зогсох юм уу гэдэг. 엘리야가 갈멜 산에 올라갔습니다. Тэгээ Илиягийн талаар байдаг те. Илия Кармел ууланд гарсан байдаг. 열왕기상 18장에서. За нэгдүгээр хаад 18 дугаар бүлэг дээр байгаа. 자, 그 바알과 아세라 섬기는 제사장들 있죠. Тэгээ Баал, Ашира үйлчилдэг бас тахилч нар бас тэнцээ бас байдаг те. 몇 명 있었죠? Тэд нэр хэдэн хүн байсан блэ? Баалын тахилч нар гээд 800명? 800 хүн үү? 850명. 850 хүн. 근데 이쪽에는 엘리야 혼자예요. Гэтэ нэг талд нь 850 хүн зогсож байгаа. Нөгөө талд нь Илия ганцаараа зогсож байгаа. 하늘에서 불이 내려오는 신이 참신이다. За тэгэн гоо за тэгвэл хэн жигэн бурхнаа үзчихээ. Жинхэнэ бурхан бол тэндээс гал болгоно гэдгсэн. 엘리야가 백성들에게 말했습니다. Тэгээ Илия ард түмнэр тэгж хашгирч байгаа хэлсэн. 내 편에 서든지 저쪽 편에 서든지 결정해라. Тэгээ Илия юу гэсэлээрээ та нар одоо өөрсдөө ихлэ сонгоо. Тэ? Миний талд баярлан бурхны талд зогсох юм уу? Эсвэл энэ хүмүүсийн талд зогсох юм уу? Сонголтоо хий, шийдвэрээ гарга гэсэн. 그럼 여러분은 어디 편에 서십니까? Таны хувьд тэр үед байсан бол та аль талд нь зогсох бол? 엘리야 편에 설 수 있을까요? Илиягийн талд зогсож чадах хүн байх болов. 백성들이 갈팡질팡했어요. Тэгээ ард түмэн болохоор ингэж баруунчгүй зөөнчгүй яхаа мэдэхгүй болцсон зогсож байгаа тийм. 확신이 없어요. Тэднэрт ингээд нөгөө тодорхой зүйл гэж байхгүйсэн. 하나님 섬기잖아요. Тэгээ ер нь бол тэд нар чинь бурхны ард түмэн гэсэн нэртэй яваад байгаа хүмүүс шүү дээ. 기도하잖아요. Тэгээ тэд нараас залбирч байгаа нэг тийм юм байгаад байгаа бас. 하나님은 이 지구만 만든 게 아니라 온 우주를 만드신 분이시다. Тэгээ бидний бурхан бол яг үнэндээ зөвхөн энэ дэлхийг бүтээсэн биш тийм ээ. Дэлхий болон галактик сансар огторгоог бас бүтээсэн байгаа. 그분이 우리 아버지시다. Тэгээ тэр бол бас бидний аав тий бүтээгч. 모든 것을 나에게 주실 수 있다. Тэр бүх зүйлийг бүсэх юм бол танд өгч чадна. 믿습니까? Та энд итгэж гин үү? 믿죠. Итгэж байгаа тийм. 확신합니까? Тэгвэл бат итгэж гин үү? Энд яг баттай найдаж гин үү? 믿는 거하고 확신하는 건 좀 다른 것 같아요. Ингээ итгэл гэдэг зүйл бат найдна гэдэг хоёр өөр юм шиг байна. 데살로니가전서 1장 5절에 사도 바울이 말했어요. 데살로니가전서 1장 5절. Нэгдүгээр Тесалоник 1-5-ыг хэрлээ харах юм бол тэрнэр Илч Паул ингэж хэлсэн баг. 내가 말로만 복음을 전한 게 아니다. Илч Паул гэсэлэр би зөвхөн
үгээр та нарт зөвхөн амаараа юм уу үгээрээ сайн мэдээ та нарт тараагаагүй штэ гэж хэлсэн. 거기 누가 좀 읽어보시겠어요? За хин нэг уншиж өгөх үү 1-р Тесалоник 1:5-ыг. 네. За чаа 읽을까요 우선님? 네. 언니가 그 네트워크 잘 안 들은 것 같아. За би дахиад уншия. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр бус харин хүч ба ариун сүнс дотор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нараас мэднэ. 네. 응? 우리가 복음을 전할 때 말로 전하잖아요. Хэдүүлээ сайн мэдээг тараана гэдэг чинь бид нэр амаараа ярьдаг тийм. 그다음에 능력으로 전해야 된다. Тэгээ бас дараад энэ дэр үслэр хүчээр тараана гэсэн. 또 성령으로 전해야 된다. Тэгээ бас эн чинь ариун сүнс гэж хэлж чинь. Ариун сүнсээр тарахтлаа. 그다음에 뭐죠? 그다음에 뭔가요? Тэгээ тэрний дараа юу гэсэн бэ? 확신. 큰 확신으로 전해야 된다. Тэгээ бас юу гэсэн хэлээр энэ дээр бүрэн зүгээр баталгаа гээгүү бүрэн баталгаа гэж хэлсэн. бүрэн баталгаагаар бид тарах хэрэгтэй гэсэн. 저 사람이 확신이 있는지 없는지 듣는 사람은 다 알아요. Хүн ингээд одоо сайн мэдээг бид нар тараалаа гэхэд чинь тэр хүнд үнэхээр яг тийм баталгаа байна уу? Бат итгэлтэй баттайгаар ярьж гэнэ үгүй юу гэдгийг сонсч байгаа хүмүүс мэддэг. 우리 목사님이 확신을 가지고 말씀하시는 건지 확신이 없는데 말하는 것인지 교인들이 알아요. Тэгээ пастор нь те үнэхээр баталгаатай ярьж гэнэ үү? Баталгаа те эзнесээр бат зүйлийг авсан болоод ярьж гэнэ үгүй юу гэдгийг итгэгч нар нас хараад мэддэг. 우리 목사님이 기도 많이 하고 지금 말씀을 전하는지 기도 안 하고 말씀을 전하는지 교인들이 압니다. Тэгээ пастор те одоо үг дамжуулж байгаа хүн үнэхээр залбирал дотор те бэлтжүү эсвэл зүгээр амаараа сайхан толгойнхоо мэдлэгээр ярьж гэнэ үү? Сонсч байгаа хүмүүс бүгд мэддэг. 교인들이 다 알아요. Чуулганы хүмүүс бүгдээр мэднэ. 일주일 내내 놀다가 와가지고 말씀 전한다. 1-7 хоногийн турш зүгээр сансэрч явж байгаад ирээд үг дамжуулна гэдэг. 설교는 인터넷으로 다운받아가지고 설교하시는 분도 계실지 몰라요. Тэгээ одоо үг дамжуулах гэсэн чинь тэгээ интернетээс сонсож байгаа л тэрнээсээ шууд сайхан хуулбарлаа дамжуулдаг хүн байхыг ч үгүйсэхгүй. 절대 그렇게 하시면 안 됩니다. Тэгээ бидний хувьд бол тийм байж огт болохгүй. 그건 자기도 죽고 교인들도 죽이는 거예요. Тийм бол хэрвээ тэгж яана гэвэл та өөрийгөө ч ална, алж ийн гэсэн үг, бусдыг яаж алж ийн гэсэн үг. 여호와는 지혜로우셔가지고 다 알고 계신다. Тэгээ бидний бурхан бол хэлсэн те тэр бол мэрэгэн ухаантай бүгдийг мэдж байгаа. 그 말씀들을 거두어 드리지 아니하고 악을 행하는 자들의 집을 치실 것이다 그랬어요. За тэгээ тэр үгсэглээрээ тэр үгээ буцааж авна гэсэн. Тэгээд тэр ёрын мөг гүйлдэгчдийн гэрийг нь эсрэг тэр ёр бусыг гүйлдэгчдийг цохино гэж хэлсэн. 또 그 악을 행하는 자를 도와주는 사람, 그 사람도 하나님이 심판하세요. Тэгээд зүгээр нэг ёр бусыг гүйлдэгчдийг зогсохгүй тэр хүмүүс тусалж байгаа хүмүүсийг ч бурхан шийтгэн гэж хэлсэн. 난 도와준 적이 없는데. Тэгээд бид нар тэгээд би тусалж бас удаагүй дээ гэдэг гэдэг тийм. 옆에 있는 친구가 사람을 죽였어요. Жишээлх юм бол одоо тийм нэг найз магадгүй хүн амныг хэрэгтэй болцсон байх гэж бодъё. 내가 죽인 게 아니에요. Тэгэхээр би алаагүй шүү дээ гэдэг. 나는 그 옆에 있기만 했어요. Би зүгээр хажуултал л байж исэн гэвэл яах вэ? 죄가 없나요?
Тэгвэл тэр хүн үнэхээр гэмгүй хүнд тооцогдох уу? Хуулаараа 죄가 있습니다. тэр хүн гэмтэн болдог. 살인 방조죄라고 사람 죽이는 것을 내버려 둔 죄가 있어요. Тэрийг юу гэж хэлдэг лээ хамсаатан гэж хэлдэг. Хүн алж байхад хажуу талаас нь туслаагүй тий. 내가 도둑질한 거 아니에요. За хүмүүс бас тэгдэг. Би хулгай хийгээгүй гэдэг. 내 친구가 도둑질했어요. Найд нь хажууд байгаа найз минь худалсан гэж хэлдэг. 나는 그냥 그 옆에 있었어요. Би зүгээр л хажуу талд нь зогсож ирсэн гэж хэлдэг гэдэг. 죄가 없나요? Тэгвэл тэр хүн тэгвэл бас гэмгүй хүн гэж юу? 죄가 있습니다. Тэр хүн гэмтээд тооцогддог. 악한 일을 도와주는 사람도 하나님이 심판하신다 그랬어요. Тэгээ бурхан энэ дэр хэлсэн те муу зүйлд тусалж өгч байгаа хүнийг ч бас бурхан шийтгэнэ гэж хэлсэн. 3절에 이집트 사람들은 사람일 뿐이지 신이 아니다 그러셨습니다. За тэгэн гутаа юу гэсэн хүмүүс бурхан юу гэсэлэр Египтүүдээ те тэд нар бол бурхад биш ээ тэр бол хүн гэж хэлсэн. 이집트 사람들이 하나님이 아니잖아요. Египт хүмүүс бол бурхан биш шүү дээ те. 하나님 의지하는 사람이 제일 무서운 사람입니다, 여러분. За харин ер нь хамгийн айвал цохох хүн хэн бэ гэхээр бурханд найддаг хүнээс эмэх хэрэгтэй. Хамгийн аюултай хүн бол бурханд найддаг хүн. 저는 확신합니다. Энэ дээр бол үнэхээр итгэлтэй байж болно. 하나님께 기도하는 사람이 제일 무서운 사람이에요. Бурхан руу хандаад залбирдаг хүн бол хамгийн айхстай хүн. 그 이집트 사람들의 그들의 말들은 육체일 뿐 영이 아니다 그랬습니다. За тэгээ 3 дахь цаашаа бол тэр Египтчүүдийн мордууд нь юу вэ? Зүгээр л махбод штэ. Тэр бол сүнс биш гэж хэлсэн. 여호와께서 손을 펴시면 돕는 사람도 넘어지고 도움 받는 사람도 쓰러진다. 함께 망한다. За тэгээд юу гэхээр эзэн хэрэг мутраас сонгох юм бол тусалж байгаа ч бүдэрн туслуулж байгаа ч унд шооч нь хамтдаа сүрнэ гэж хэлсэн 3 дээр. 같이 망해요. Тэгээ хамтдаа сүрнэ гэж. 아닌 건 아니에요. Тэгээ үгүй нь үгүй тий. Биш үгүй буруу зүйл бол буруу л гэдэг. 우린 친구 따라가는 거 아닙니다. Тэгээ бид нэр тий найзыгаа дагаад ч юм уу тий явж болохгүй. 뭐 우리가 누굴 따라갑니까? 여러분 누굴 따라가세요? Бид нэр ингээд өөрөө ч мэдэхгүй өөр альва ямар нэгэн зүйлийг хин нэгний дагаа явж идэг тий. Та одоо хэнийг дагж байна вэ? 성경 많이 배우셨잖아요. Библиэрээс бид нэр сураад байгаа болно. 여러분 성경 몇 년 배우셨습니까? Та Библийг хэдэн жилдээ сурж байгаа вэ? 우리 쪽 여기 한국 목사님들한테 몇 년이나 성경 배우셨습니까? Та нар маань одоо энэ одоо Библиэр дамжуулсан Солонгос пасторудаас хэдэн жил суралцж байгаа вэ? 저는 12년 공부를 했어요. 12년. Одоо 12 жилдээ болж байгаа монголчууд. 12. 그래도 실력이 없어가지고 부족한 게 많습니다. Тэгээ одоо харах юм бол тэгсэн чсэндээ одоо биднэрт ингээд тий сурах зүйл дахиад харагдаад байдаг. 우리 강성현 목사님도 오래됐잖아요. 저하고 같이 입학해가지고 같이 공부했어요. Тэгээ одоо энэ хамбастер энэ наагастер хоёрсонд хамтдаа анх Библийг сурах гээд хамтдаа ийлсэж орж исэн гэж. Өөртөө ч гэсэн. 성경 배우면 다 알게 돼 있어요.
Ер нь бол Библийг бид нэр сурах үед те бүх зүйлийг мэдлгүүд ингээд олгогддог. 이거 하나님 기뻐하시는 것이다. 이거 기뻐하지 않는 거다. За тэндээс юу бид нар мэдж болох вэ гэхээр энэ чинь Бурхныг баярлуулах зүйл байна. Энэ чинь Бурхныг баярлуулахгүй зүйл шүү дээ гэдэг ингээд мэдэж эхэлдэг. 또 내 신앙 양심이 알아요. Өөрийн мэдлэг хүмүүс сүнсээр мэдэрдэг те зан цаанаар одоо ёс суртахуунаараа бас бид нэр мэдэрдэг. 야, 너 거기 가면 안 돼. Дэвдэн те. За би ийшээ явж болохгүй дээ гэж мэддэг. 너 그거 먹으면 안 돼. За энийг идэж бол болохгүй дээ гэж бас мэддэг. 그 사람 만나면 안 돼. За энэ хүн тэр хүнтэй уулзах нь дэмий дээ гэдэг бас мэдэрдэг. 근데 못 들은 척, 전혀 못 들은 척하고 입 싹 닦으면 어떻게 되죠? Гэтэ тэгсэн мөртлөө те огт тэрийг мэдрэхгүй байгаа юм шиг зүгээр л сайхан амаарчаал нүдэ таглаал үйлдэл яах вэ? 2절에 뭐라 그러셨습니까? Дур өчлөлийг харах юм бол тэн дээр юу гэсэн бэ? 여호와는 지혜로우셔가지고 재앙을 내리실 것이다. 그랬습니다. 2 дугаар өчлөлөөр тэгсэн. Бурхан бол мэрэгэн шүү гэж хэлсэн. Тэр бас бүгдийг мэддэг шүү гэж хэлсэн. 4절 좀 읽어주시겠어요? За 4 дугаар өчлөл рүү орлоо. 4절 5절. Нэ 4 5 дугаар өчлөл. За учир нь эзэн надад олон хончид нийлэн хашгирч гуугаларч дуу чимээг нь үл хайхран айлгүйгээр олцон дээрээ архирагч арслан залуу арслан шиг төг төмдийн эзэн дайн хийхээр Сион уул болон толгодынхан дээр бууж ирнэ. Илэн халах шууд мэт төг төмдийн эзэн Иерусалимыг хамгаална. Тэр хамгаална, тэр чөлөөлнө. Тэр алгасна, аварна гэж айлдав. Амен. 네. 사자나 새끼 사자가 자기의 먹이를 잡고 으르렁거린다는 거예요. За дөрөвдөд гэсэн тийм ээ. Арслан болон залуу арслан өөрийнхөө олцыг аваад орхирдаг гэж хэлсэн. 그 목자들이 달려 들어가지고 그 사자를 치려고 해도 사자가 두려워하지 않는다는 겁니다. Өөрөөр хэлбэл олцсон гэдэг нь юу гэж хэлэх чинь сүргрүү дайраад олцоо аавна гэж. Тэрнэрлөө хончид дайраад тий одоо хөөх гэхэд арслангууд тэднийг үл тооно гэж хэлж. 이 사자는 지금 누굴 말하는 건가요? Энд тэгвэл арслан гэж юу гэлж бодож байна? 이 사자는 여호와 하나님이세요. Энэ арслан гэдэг нь болохоор эзэн бурхан өөрийгөө хэлж гэсэн. 자기 백성을 지키시는 보호하시는 하나님이세요. Тэгээ энэ бурхан болохоор өөрийнхөө арт түмнийг хамгаалдаг бурхан гэсэн. 그 이집트나 뭐 아시리아나 바빌로니아가 막 으르렁거리고 들려 그래도 하나님은 그런 거 걱정하지 않으신다는 거예요. Тэгээд энэ дээр тэр арслан руу Египт байна уу, Ассир байна уу, тэ Бабилон байна уу? Янз бүрийн зүйлсүүд дайсан гэсэнтэй одоо тэр нэг өдөө хатгалаа гэлээч гэсэндээ бурхан өөрөө яах ч үгсэн тэднээс ямар ч нөлөө авахгүй гэж хэлсэн. 만군의 여호와께서 내려오셔가지고 시온산과 그 언덕 위에서 싸우신다는 겁니다. Тэгээ бурхан өөрөө яасан гэхээр өөрөө тэр Сион уул болон түүний толгодын дээр нь бууж ирээд дайтна гэж хэлсэн. 하나님 반드시 건져주세요. Тэгээ бурхан заавал авч өгдөг, чөлөөлж өгдөг. 반드시 도와주세요. Тэгээ бурхан заавал тусалж өгдөг. 기도한 거 다 들어주세요. Тэгээ залбирах үед заавал сонсдог. 우리가 기도한 거 몇 퍼센트 들어주신다 그랬죠? Бид нэр залбирах үед эзэн бурхан хэдэн хувийг нь сонсдог гэсэн лээ? 10%? 10% нь үү? 여러분, 우리가 기도하는 거 하나님이 100% 들어주세요. 100%. Тэгээ та залбирч байгаа тэр залбирал болгоныг тань бурхан 100% сонсч өгдөг.
야고보 5장 7절에 하나님 말씀하셨어요. Яаков номны 5 дугаар бүлгийн 7 дээр харах юм бол хэлсэн байдаг. 길이 참으라 그러셨어요. За, 자, хэлсэн байдаг гэлээрээ. 누가 읽어보세요. 네. За, хин нэг уншчихв Яаков 5-ын 7-г. 야고보 5장 7절 읽어보세요. 네, 제가 읽을까요, 목사님? 네, 읽어보십시오. За, би уншчихъя. За, тиймээс ах トゥ нараа эзнийг ирэх хүртэл төвчээртэй байх тун харагтун тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтсон бороо гортол тэсвэртэй хүлээдэг юм аа. Амен. 믿음을 지키면서 오래 참으라 그러시는 겁니다. Тэгээ энэ дээр үсэлдэг. Итгэлээ сахиад төвчээртэй байх гэсэн. 5절에 새들이 날듯이 만군의 여호와께서 예루살렘을 보호하실 것이다. 보호하고 구출하시고 건너와서 구해주신다. 그러셨습니다. За тэгээ Исая 31-ийн 5-ыг харах юм бол ингэсэн те. Илэн халах шууд мэд төв төмдийн эзэн Иерусалимыг хамгаалнаа гэсэн. 예수님께서도 마태복음 23장 37절에 말씀하셨죠. За эзэн Иесус бас Матай номны 23:37 дээрс хэлсэн байж байгаа. 네. 23장 37절에 읽을까요, 목사님? 이거? 네? 네, 찾았는데요. 읽을까요? 네, 암탉이 자기 병아리들을 그 날개 아래 모으려 하는 것과 같이 내가 몇 번이나 내 자녀들을 모으려 하였느냐 그러셨어요. Энэ Матай 23:37 дээр ингэсэн дахиад дэгдэхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн шудаа хүслээдэ гэж хэлсэн. 하나님은 저희를 지켜주시고 보호해 주세요. Бурхан биднийг хамгаалж өгдөг, бас тийм арчилж өгдөг. 따라다니면서 보호해 주세요. Тэгээ биднийг яах вэ гэхээр биднийг дагаад бидний араас ингээд хамгаалж өгөөд арчилж өгөөд ингэдэг. 하나님은 한순간도 우리를 잊어버리지 않으세요. Тэгээ бурхан нэг мөч нэг хоромч байсан биднийг мартаагүй байдаг. 아멘. 보호하고 구출하시고 건너와서 구해주신다 그랬잖아요. Тэгээ бурхан биднийг яа гэсэн бэ? Хамгаалж өгнө, тэгээ чөлөөлж өгнө гэдгсэн. 6절 읽어보시겠어요? За Исая 31:6-г уншиж чинь Израилийн хүүгүүдээ урван тэрсэлсэн та нар түүн рүүгээ буцагтун гэж хэлсэн. Амен. 돌아가야 됩니다. Тэгээ биднийг буцах ёстой гэж хэлсэн. 돌아가려면 두 가지가 필요하다 그랬죠. За тэгээ буцахын тулд яах вэ? Хоёр зүйл хэрэгтэй гэсэн. 첫째가 뭔가요? Эхнийх нь юу вэ? 정지, 스탑해야 돼요. 정지해야 돼요. 정지, 정지. 스탑. 아하. нэгдүгээрт нь зогсох ёстой. Одоо стоп хийх ёстой. 탕자가 아버지를 떠나서 달아났어요. Хэдэл луг намайг авах юм бол нэг тэмэл хөвгөө үлрээдэг тий аав авах явчихдаг. 저 돼지 치는 곳에 가가지고 쥐염 열매를 먹고 있었습니다. Тэгээ бүр явснаас болоод тэр яадаг вүлээ. Ганы хоотонд ороод тий бүр алаагаалдаг. 더 이상 멀리 가면 안 돼. 거기서 정지. Тэгээ тэр хүүхд үсгэлээр одоо би өөр одоо гүйцээ боллоо. Одоо би өөр дахиад энэс цаашаа явахгүй гэж зогсдог.
정지하게 되면 회개할 수 있어요. Хүн үйлдэлүүдэд зогсоох үед гимшил гэдэг зүйл рүү анхаарч чаддаг. 아, 내가 잘못했다. Би буруудчихжээ гэдэг ингэж ойлгодог. 내가 아버지한테 잘못했다. Тэр хүү бас тэгсэнтэй би эцгийнхээ өмнө буруу зүйл хийсэн байна гэдэг мэддэг. 내가 너무 교만했구나. Тэгээд би үнэхээр бартан байсан биш дээ гэдэг ойлгосон. 아버지한테 감사해도 부족한데 내가 너무 아버지한테 잘못했다. Тэр үгсээр би аавраа талархаад ч багтахаар байтал чинь бүр үнэхээр аавхан буруу зүйл хийсэн байна гэдэг. 두 번째는 뭐죠? За тэгвэл хоёр дахь нь хүн нэгдүгээрт нь зогсох хэрэгтэй. Хоёр дахь нь яах хэрэгтэй вэ? 돌아가야 돼요. 돌아가야 Хоёр 돼요. дахь нь болохоор эргээд буцаж явах хэрэгтэй. 거기 있으면 하나님의 은혜를 못 받아요. Гэтэ зүгээр зогсоол тэнцэнэ байгаад байвал эзнээс нэгүүлсэл авч чадахгүй. 아버지가 원하는 곳으로 돌아가야 됩니다. Тэгээ яах вэ гэхээр аавынх нь хүсэж байгаа тэр газар руу буцах хэрэгтэй. 아, 여기서 잘 되게 해주세요. 여기서 은혜를 내려주세요. 복을 내려주세요. За би энэ чи зогссон байна. Надаа энэ чи ингээд ерөөл өгчөөч гэдэж болохгүй. 그건 안 돼요. Тэр яагаад ч бүтэхгүй. 소돔 고모라에서 나와야 돼. Бид нэр гарах хэрэгтэй. Хэрвээ чи Содом Гомород байгаагүй бол тэндээс эхлэх гарах хэрэгтэй. 이집트에서 나와야 돼. Египтээс ч гэсэн гарсан шүү дээ, тий? Түүгээр харах юм бол буцсан. 하나님께로 돌아와야 돼. Бурхан руугаа буцах хэрэгтэй. 어정쩡한 곳에 있으면 안 됩니다. Тэгээд зинжээ зогсож байгаа хийжсэн газар дээрээ зогсоод иж болохгүй. 에스겔 37장에 성전 문지방에서 물이 흘러내려오죠. За Изекэл номны 37 дугаар ишлэл бүлгийг харах юм бол тэрнэр харах юм бол ингээд одоо юуны урсгалын талаар гарч байгаа. 37 장에 네. 에스겔 47장. 47 дугаар бүлэг. 47장. 성전 문지방에서 물이 흘러내려오죠. За тэгэхээр тэр харах юм бол эзний сүмээс ингээд ус урсч байгаа талаар гарч байгаа. 일천척을 측량하고 들어가라 그러시죠. За тэгсэн чинь бурхан Изекэлийг ингээд эхлээд нэгийг ингээд гатлаад гар гэдэг тийм. 발목에까지 물이 찼어요. 발목에. Тэр нь болохоор эхлээ харсан чинь шаар татчихсан. 또 일천척을 측량해라. За тэг дараад нь хоёр дахь голыг гатлаарай гэдэг. 들어갔더니 물이 무릎에까지 왔네요. Тэгсэн чинь ус ингээд өвдөг хүртэл ингээд гатлаа. 뒤를 돌아다 보니까 벌써 물에 많이 들어왔어요. За тэгээд цаашлах тусам ус ингээд олон ихсээд идэх тийм. 밖으로 나가야 되는 건가? 어떻게 해야 되는 건가? Тэр яасан гэхээр за би гарах хэрэгтэй болов яах хэрэгтэй юм бэ мэдэхгүй гэсэн тийм. 하나님께서 일천척 더 측량하래요. За дахиад цааш яв гэдгсэн. 그 물이 허리에 찼어요. Тэгсэн чинь одоо ус болохоор бүслэгээр татаад ирсэн. 큰일 났다. 나가려고 뒤돌아보니까 벌써 까마득하게 들어왔네요. За тэрийг харсан чинь бүр нэлээд хол явцсан тий. Яхаа мэдэхгүй болцсон байх. 다시 세상으로 나가요? Тэгвэл дахиад яах вэ? Тэгвэл буцаад гарах уу? 다시 죄 짓는 곳으로 나갈 수 있어요? Тэгээ тэр бол одоо тэр чинь нэг ирсэн газар тий дэлхийр тэгвэл хүн дахиад буцаж гарна гэж бодож байна уу? Гарах хэрэгтэй юу? 옛날에 어울리던 사람들과 같이 다시 돌아갈 수 있어요? Та урд нь одоо тэр хамт зогсоод байдаг гэсэн тэр хүмүүс өдрөө дахиад буцаж очих хэрэгтэй гэж бодож байна уу?
아니 지금 하나님의 은혜 세계에 많이 들어왔잖아요. Тэгэхээр бид нарыг харах юм бол таны өмнө эзэн таныг дагуулж байгаа тэр бурхны тэр нэгүүлслийн ертөнцөөр та ингээ аялаад иш дагуулаа тий. 근데 하나님 또 뭐라 그러십니까? Тэг бурхан юу гэсэн блэ тэр үед нь 아, 1천척 더 들어가래요. дахиад жоох явчих гэж хэлдэг. 그랬더니 어떻게 했습니까? Тэгээд Эзекиэл яасан бэ гэсэн чинь 놀라운 큰 은혜의 세계를 발견하게 되죠. тэгснээр тэр яасан гэхээр үнэхээр тэр одоо гайхалтай төсөөлхийн аргагүй тэр нэгүүлслийн ертөнц рүү ордог тийм. 예수님께서 쟁기를 잡고 뒤를 돌아다 보면 어떻게 된다는 거예요. За тэгээд эзэн юу гэсэн бэлээ? Юугаа загламгаа хамт явж байгаа мөртлөө эргэж харуул яана гэсэн бэлээ. 합당한 사람이 아니다. Тэгэх юм бол эргэж хараад яваад ах юм бол тэр хүн бол зохистой хүн биш ээ гэж хэлсэн байдаг. 이제는 너희가 크게 반역했던 그분께로 돌아오라는 거예요. За одоо энэ дээр харах юм бол гэсэн бэ? Та нар тэрсэлж ирсэн тэр хүн рүүгээ буцаж ирээ гэж хэлсэн. 6 дээр. 그거 손으로 만들었던 그 우상들은 다 집어 던지고 내버리고 돌아오라고 그러시는 겁니다. Та нар өөрсдийнхөө гараар үлдсэн тий ямар нэг шүтэн байгаа л тэднэрийг бүгдийг нь одоо шидээд тий хаяад үгүйсгээд эзнэргөө ир гэж хэлсэн. 너희가 돌아오기만 하면 다 해결된다는 거예요. Тэгээ үүсгэлээр та нар буцаад ирэхэл юм бол асуудал шийдэгдэх гээд байна гэдэг хэлж өгч. 아시리아도 해결되고 바빌로니아도 해결되고 다 해결돼요. Тэгээ Ассир байна уу, Вавилон байна уу тий бүх асуудлууд чинь шийдэгднэ гэж хэлсэн. 8절 9절 읽어보시겠어요? За би 8 бол 9-р эшлэгийг унших гэж байна. За хүмүүний бус сэлмээр Ассирчууд унаж хүмүүний бус илд тэднийг залгина. Тэд илднээс зогтох бөгөөд залуус нь албадлагын ажиллагсад болно. Түгшүүрээс болж хадна алга болж туг хараад ноёд нь айдас давтна гэж эзэн тунхаглав. Гал нь Сионд зуух нь Иерусалимд бий. Амен. 사람의 칼이 아닌 것에 쓰러진다는 거예요. За тэгмүүд юусмэлээ тэд нэр унана гэхдээ бурхны хүний гарт биш гэсэн тий. Хүний сэлт илтэнд биш гэсэн. 히스기야 왕 14년에 히스기야 왕 14년에 Хизки хаан байдаг шүү дээ. Хизки хааны 14 дэх жилд яасан гэхээр 37장에 나오는 내용인데요. Исая 37 장 ингаа үзнэ. 아시리아의 사네립이 쳐들어왔죠. За энэ Исая номны 37 дугаар бүлэг дээр гардаг юм байна. Хизки хааны 14 дэх жилд ассирчууд довтолж ич чадлаар гарч байгаа. 많은 군대를 이끌고 왔습니다. Тэд нэр үнэхээр олон цэргүүдийг дагуулж ирсэн байдаг. 유다가 감당할 수 없는 전쟁이에요. 이길 수 없는 전쟁이에요. Энэ дайн бол үнэхээр Юдагийн хувьд бол яагаад ч ингэ мултарч чадхааргүй ийм дайн болчихсон. 다 하나님께 기도했습니다. Тэгэн утаа тэд нэр эзнэр залбирсан баг. Юдаг. 그때 하나님이 그 기도를 들으시고 어떻게 했습니까? За тэгээ бурхан тэр залбирлыг сонсоод яасан бэ? 천사를 내려보냈어요. Тэднэр лөө тэнгэр элчиг илгээсэн байдаг. 천사 군대를 내려보냈나요? Тэгээ тэнгэр элчийн бүр айрныг илгээсэн гэж бодож байна уу? 아닙니다. 아니에요. Үгүй. 한 천사를 내려보냈어요. 한 천사. Тэгээ тэнгэр элчийг ганцхан тэнгэр элчиг илгээсэн байдаг. 밤에 한 천사를 내려보냈어요. Тэгээ шөнөөр илгээсэн байдаг. 아침에 나가 보니까 아시리아 병사들 18만 5천 명이 쓰러져 죽었어요. Тэгээ өглөө хаасан чинь яасан гэсэн чинь 185 мянга Ассирийн
185 мянган цэрэг бүгдээр өвчихсэн гэсэн. 천사 몇을 내려보냈다고요? 하나님께서요? Тэгээ бурхан хэдин тэнгэр элчийг тэр олон цэргүүд рүү илгээсэн гэсэн бэ? 한 천사 한 천사. Тэгээ нэг л тэнгэр элчийг илгээсэн гэж байгаа. 여러분은 하나님이 천사 몇을 보내서 여러분 도와주실 것 같아요? Эзэн бурхан тэгвэл тань руу таны асуудлыг шийдэхин тулд хэдэн тэнгэр элчийг илгээх юм шиг байна? 엘리사가 도단성에 있었잖아요. 도단성에. Тудаан. Илишагийн талаар одоо ярих гэж байна. Илиша нэг нь тудаан зааж би тэрийг яада нэгэн юм тудаан гэдэг хотод байсан. 엘리사를 잡으려고 도단선을 뺑뺑 포위하고 있었죠. За тэгээ Илишаг барих гээд тэр хотыг тий одоо яаж чаалаа? Хот руу ингээд барих гээд бэлтэж байгаа. 하나님께서 누굴 보내셨습니까? Бурхан хэнийг илгээсэн бэ тухайн үедээ? 천군 천사들을 보내셨어요. Мянган тэнгэр элчийг илгээсэн байдаг. 불말과 불병거를 보내셨습니다. За тэгээ бүр одоо галт мордыг тий галт цэргүүдийг бас илгээсэн бай тий. 하나님께서 우리를 위해서 불말과 불병거 보내실 수 있습니까? 없습니까? Эзэн тэгвэл таны төлөө тэр галт мордуудыг илгээж чадна гэж бодож байна уу? Чадахгүй гэж бодож байна. 보내실 수 있죠. Илгээж болно шүү дээ тий. 믿으세요? Итгэж байна уу? 안 믿으시는 것 같아요. За тэг бид нэр та итгэхгүй байх шүү тий. 하나님께서 도와주시면 해결 안 될 게 없어요. Тэгээ эзэн бурхан туслахыг хүсэх юм бол шийдэж болохгүй зүйл гэж нэг ч байхгүй. Амен. 인간관계 하나님 해결해 주세요. Тэгээ хүмүүс хоорондын харилцаагчсанд бурхан шийдэж өгдөг өөрөө. 경제적인 문제 그것도 하나님 해결해 주세요. Тэгээ эдийн засгийн асуудал тий санхүү эдийн засгийн асуудлыг ч гэсэн бурхан шийдэж өгдөг. 질병 그것도 하나님 해결해 주십니다. Ямар нэгэн өвчин тий бурхан бас шийдэж өгдөг. 대적하는 사람들 하나님 다 해결해 주세요. Тэгээ одоо ямар нэгэн байдлаар тий эсэргүүцэж байгаа цөргөлдөж байгаа хүмүүсээс ч гэсэн бурхан шийдэж өгдөг. 기도하면 하나님 들어주신다 그러셨잖아요. Та залбирах юм бол эзэн бурхан сонсож өгнө гэсэн. 바위와 같은 세력. 9절에 바위가 있잖아요. Гүжээрээ. За энэ дээр харах юм бол хад мэт энэ дээр 9-р ишлэлээр хад гэж гарсан тий. 이 Хад 바위도 байж болно. 이 바위도 아시리아를 말하는 겁니다. Энэ хад гэдэг нь болохоор энэ дээр бол Ассирийг хэлж байгаа. 다 하나님이 다 쓸데없는 것으로 만들어 버리세요. Тэгээ бурхан тиймэрхүү хадуудыг тий хэрэгцээгүй болтол нь ингээ ботолж өгөхөөр шийдэж өгдөг. 시온에 그의 불을 예루살렘에 그의 화덕을 두신 여호와께서 말씀하셨다 그랬습니다. За тэгэхээр энэ дээр үсгэлээрээ бурхан бол тий гал нь Сионд байдаг гэсэн. Тэгээ 100 нь Иерусалимд байдаг. Энэ бурхан тулгуурлаж байна гэж хэлсэн. 하나님은 불이세요. Тэгээ бидний бурхан бол гал гэж байна. 하나님은 빛이세요. Бидний бурхан бол гэрэл байгаа. Амен. 우리에게는 큰 그 빛이세요. 광명이세요. Тэгээ биднэрт бол тэг үнэхээр тийм том агуу гэрэл байгаа. 원수 대적에게는 그 심판의 불이세요. 하나님께서. Харин дайснуудад харин ядлаар тэр бол гал болдог. Шийтгэлийн гал болдог. 4장 4절에 말씀하셨어요. Саажаа. Эсэй 하나님은 дөрөвдөр харах юм бол 소멸하는 불이시라 그랬어요. за тэрээр юу гэсэн гэхээр бурхан бол шүүлтийн гэсэн тий шатаагч гал гэж хэлсэн.
하나님은 하나님 대적하는 것들은 다 불살라 버리세요. Бурхан түүнийг эсэргүүцэгчдийг бүгдийг нь одоо бэлцэлдэг. 하나님 의지하시고 큰 확신이 있어야 되겠습니다. Тэгээ биднэрт те та бурхан итгэн найдсан итгэл бас юм баталгаа те бат тийм сэтгэл байх хэрэгтэй. 기도를 많이 하셔야 돼요. Та тэгээ залбирлыг ингэ тууштай хийгээрэй. 기도하겠습니다. За хамтдаа залбирцгаая. 거룩하신 하나님, 은혜와 사랑을 감사드립니다. Ариун эзэн минь таны хайр болоод таны нэгүүлсэл талархал өргөнө. 우리가 말로만 전하는 것이 아니라 성령과 능력과 큰 확신을 주시옵소서. Эзэн минь бид таныг зөвхөн үгээр дамжуулдаг биш, харин хүчээр, ариун сүнсээр, мөн баталгаагаар дамжуулдаг хүмүүст байлгаж өгөөч. 예수님의 이름으로 기도드립니다. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. 아멘. 네. 아유, 수고하셨습니다. 감사합니다. 수고하셨습니다. 이사님. 네. 다들 건강하세요. За бүгд эрүүл байх хүсье. 네.